Сайн байцгаана уу? Батбагт Жамбал сургуулийн зоолоо 2 амаавины би одоо сонгуул 2020 оны одоо сонгуул зориулсан юм лайв бичлэгүүдийг одоо хийгээд байгаа лээ. За тэгээд энэ сонгуульд болохоор би болон манай гэр бүлийнхэн ярилцж байгаад манай их хурлд орох одоо шаардлагатай их хурлд орж болох хүмүүсийг одоо ингэ нэрсэн жагсаалт гаргаад тэгээд одоо машинтайгаа яваад тэр штабууд дээр нь очиод ингэ би ярилцлага хийж байгаа. За өнөөдрийн ярилцлаганд би Зулагийн Батавтгай хичиг ингээд урьлаа. За энэ хүний тухай бол манай гэр бүл бол бүгд хүндэлдэг. Зөвхөн манай гэр бүлтүүдийг зөндөө олон хүмүүс бас хүндэлдэг. Энэ хүн бол Монгол соёл, өв соёл одоо монголоор нь авч үлдэхийн төлөө одоо сүүлийн олон жил тэмцэж байгаа тийм хүн байгаамаа. За тэгээд энэ хүнтэй өнөөдөр энэ бол одоо юу гэдэг тийм одоо ярилцлага гэхээсээ илүү би зүгээр л хоорондын одоо энэ яриа гэх юм уу да тийм зүйлийг хийх хүсэж байгаа. Тэгээд ялангуяа одоо Батавтгай хичиг бол одоо юу гэдэг зарим хүмүүс мэддэг бас мэддгүй хүмүүс их байгаа. За таны номуудыг уншсан хүмүүс байдаг боловч бас уншаагүй хүмүүс их байдаг тий. За би бол хувьдаа бол өмнө одоо таныг бол нэвтрүүлгүүдийг харж байсан. Гэхдээ яг 100% тийм одоо үзэгч бол биш тий. Тэгээ таны номыг бол яг үнэ хэлэхэд бол уншиж үзээгүй. Гэхдээ би нөгөө нэг өөр салбараар ингээд төвлөрж байгаа. Ердөө ном бичдэг хүн чинь нэг бусад юмнаас нэг өөргөө хязгаарлалцдаг шүү дээ. Мэдээллийн юунд орчдөг. Тэгээ тэр утгаараа би бол ерөөсөө уншаагүй. Гэхдээ би таны хийж байгаа юмыг бол ойлгодог. Өөрөөр хэлбэл сүүлийн 300 гаруй жил манай энэ бид нар гадны соёл, шашин энэ маш том юм нөлөөнд дунд байсан болохоор манай их сурвалжууд бол байхгүй болсон. Тэгээ бид нар өнөөдөр үндсэндээ яг нэг археологи олдор шиг л байгаа юм болгоныг нэг нэгээр нь сэргээж байгаа. Магадгүй бүгд төгс биш. Тэгвэл чатгаараа хийж байгаа. Тэгээ харамсалтай нь өнөөдөр энэ мэдээллийн дайны үед маш олон тийм одоо шүүмжилдэг, муулдаг, одоо мэдхгүй юм өгүүлсгдэг гэх юм уу тийм хүмүүс олорчсон болохоор яг өнөөдөр юм хийе, юм бүтээе гэсэн хүмүүсийг бол маш их одоо юу гэдэг доош нь хийдэг гэж ярьд юм да тий. Тэгж байгаа. Тэгээ тэр тоонд бол та их ордог. Таныг бол яг зүгээр тэр талаас нь бас хэлмээр байна л да. Тэгээд би болохоор таныг одоо таны ярьж байгаа зүйлүүд дотор бол яг энэ ерөөсөө Монголдо монголоор байя, монгол хүн монгол соёл авч үлдээ гэдгийг л хүмүүс ойлгуулахыг хичээж байгаа гэж би боддог. Би өөрөө хувьдаа болохоор яг манай үеийнхэн ч угаасаа гадны мэдээлэл дунд өссөн. Өөрөөр хэлбэл багасаа л бид нэр зөвлөлтийн школ, одоо Америкийн кино, англи хэл, энэ барууны соёл гэдэг хүмүүжсэн бүхэл бүтэн юм 2 3 үе явж байгаа байхгүй. Тэгээ тэрний нэг нь би гагцгүй миний ялгаа нь юу гэхээр би нөгөө дэлхийгээр ингээд явж үзээд тэгээ дэлхийн энэ бусад хүмүүсийн дунд орохдоо би өөрийгөө онцлогийг гаргаж чадсан гэсэн үг. Хэрэв би дэлхийгээр яваагүй бол ялгаагүй л Монгол бага хөгдөгчийг барууны хувьд өмсдөг, баруунаар сэтгэдэг, Монголын соёл одоо юу гэдэг хуучирсан, хоцрогдсон гэж ярих байсан баг. Тэгээ би тэр нөгөө нэг миний ертөнцийн үнцэг нэгдсэн болохоор би таныг бол баг хамгийн их ойлгодог. Таны яриад байгаа хэдийгээр бүгдийг одоо ойлгохгүй байгаа ч гэсэн таны хийж байгаа тэр нөгөө нэг зүг чигийг би бол ингээд яг дэмжиж байдаг хүн байна л да. За тэгэхээр өнөөдрийн хоёлаа яриагаа одоо эхлүүлэхэд бол би таны ингээд ерөөхдөө одоо та бол мэдээж одоо энэ баян зүрхтэй. Баян зүрх дөрөв нэрээ дэвшүүлж байгаа. Тэгээ мэдээж тарах материалын дөрвөж байгаа. Тэгэхдээ намайг дэмждэг ихэнх хүмүүс залуучууд байдаг. Тэгээд сүүлийн ердөө олон сонгуул дээр биш өмнөх сонгуул дээр өс оролцдог байсан. Яг тэгэхээр арчилсан хөрөнгөний тогтолцоон дээр бол мөнгөтэй хүмүүсийн тархиг угаагаар мөнгө тараачдаг болохоор миний сонгуул ямар ч үн цэнгүй байдаг гэ би тэрүнд бүр итгэсэн байсан л да. Тэгээд 3 сонгуульч оролцоогүй. Сүүлд энэ сонгуул дээр юу гэж бодсон хэрэг нэрээ энийг би сонгуул өгөхгүйгээс үл хамаарна. Би хүмүүст бас ингэж мэдээ өргөж болох юм байна. Тэгээ миний гол зорилго бол би одоо юу гэдэг юм одоогийн хэрвээ бид нар явж байгаа тогтолцоогоор явах юм бол дахиад 4 жил хэрүүл маргаан гэмт хэрэг шударга ус байдал тийм ус дахиад хямран дахиад өрөнд орно. Нэг бол бид нар энэ их хуралд яг энэ тэмцэгчд бас сэхэднүүдийг би одоо энэ 2 бүлгийн хүмүүсийг ингэ нэгтгэж байгаад би дэмжиж гэж бодож байгаа байхгүй. Ягаад гэвэл бидний ойлголтоор өндөр боловсралтай гэдэг гадаад мадад боловсрал эзэмшсэн гэдэг хүмүүс их юм тархи угаалгасан хүмүүс. Тэгэхээр бид нэр яг Монголоо гэж байгаа хүмүүсийг гаргаж иж байгаад тэгээ их хурлаа зарлах тийм санаа байна. Ерөөс одоо энэ 90 онд бид нарт тулгасан үндсэн хууль муу бол үлгэр биш. Тэгээ инхийн тулд би таныг ингээд энэ жагсаалтанд манай гэр бүл оруулаа. За энэ хүн бол их хурл гарах юм бол тэр албан тушаал эдэв хээл ахвал энэ хүн тамаагүй энэ хүн бол Монголд гоё амьдрмаар байгаа шүү дээ. Тэгээ тэр утгаар би тантай ингээд одоо ойлголцохын тулд одоо миний энэ яриагаар миний нэвтрүүлгүүдийг үздэг залуучууд таны ингээд тавчхан бас ойлголт авъя гэж бодож байгаа. Яг бол энэ залуучууд өгж байгаа энэ тарах материал одоо үндсэндээ 660 хүн дэвшин гэдэг чинь доороос 30 40 багтгүй нэг 100-аад материал очиж байгаа шүү. Тэгэхээр тэрний хин ч уншихгүй. Залуучууд өсөөг интернетэд одоо таныг жишээлбэл энэ ингээд нэг юм сони юм ярьдаг хүн ингээд ойлголттой болцсон бол танихыг ойлгохгүй. Анх магадгүй ингээд нөгөө нэг энэ сошиал дээр юм олон юм хүмүүс өдөн шүү дээ. Хүнийг муулдаг. Тэр хүмүүсийн мэдээлэл давтсан хүмүүс бол угаасаа ингээд
анханаас юм сөрөг мэдээлэлд орчиж байгаа байхгүй. Яг тийм. Тэгэхээр тэрийг би заасах үүднээс би тантай одоо ингээд эхнээсээ хоёлоо бүгдийг явдаг уу? За таны төрсөн он сар өдрийг эхлэдэг. Он сараас эхлэдэг үү? Тийм. Минийх чинь 70 онд төрсөн. Тэгээд нохоо жилтэй. Тий. 11 сарын 30-нд төрсөн. Ийм л хүн байна. Тий. За одоо 50 нас болчихлоо дөө. Аха. За та аль нутгийн хүн бэ? Би яг гарал үүсэл баруун алтай. Уугуул нутаг Сэлэнгийн аймаг, Суугуул нутаг Улаанбаатар. Сууж байгаа газар Баян зүрхтөг. За тэгэхээр та хизээ хотод орж ирсэн бэ? Одоо багтаа бол хаана өнгөрөөсөн гэсэн. Яг тэр нэг би ягаад энэ оролцож байгаа хүн болгоны асууж байгаа гэхээр тухайн хүний одоо шил үүсэл гарал нэгт тэ хүмүүжил өссөн орчин нөлөөлсөн боловсролын тогтолцоо одоо шил миний боловсролын тогтолцоо хүмүүс харах юм бол энэ 23 дугаар сургууль гэхээр яаж нэг төрийн албан агч бэлддэг юм сургууль төгссөн юм байна. Нилээд хатуу юунд програмд явсан юм байна гэдэг ойлгон. Гэтэл 23 дугаар сургууль нөгөө төгөөрөө бас зөвлөлтийн програмтай байсан тийм. Тэгэхээр энэ хоошоно чиглэсэн байх юм байна. За дараа нь жишээлбэл би Монгол Улсын их сургууль гэдэг юм бол Монгол Улсын их сургуулийн олон улсын харилцаагаар энэ нөө нэг дэлхийн судлалын хүн байна гэдэг ч юм уу тийм. Тэгэхээр би оролцож байгаа хүн болгоныхоо яг бүр тэр эхнээс нь ахуулаад тэр нөө нэг энэ байшингийнхэн топи болгоныг би мэдмээр байгаа байхгүй. Яг бол ямар хэмжээний суурь нэг юм бэ гэд. Тэгэхээр таны аав ээж одоо удам огсааны ямар орчинд өссөн бэ гэдэг хэлээ тийм үү? Яг би Сэлэнгийн аймгийн орхон тус суманд төрөөд 8 нас хүртэл тэндээ амьдраад тэгээд намайг сургуульд ордог 8 настай сургуульд ордог жил манай гэр аймгийн төвөрн үс. Тэгээ аймгийн төвд очиод 1-р ангид ороод тэгээ 10-р анги 18-тай төгсөөд 18-тай төгсөөд Улаанбаатарт оюутан болж ирэл тэрнээс хойш Улаанбаатарт 32 жил амьдарч байна. За Улаанбаатарт ирж 18-тад тийм. Аль сургуульд орох вэ? Багшийн сургууль. Одоогийн одоо багшийн дэд шүү дээ тийм. За багшийн дэд хэдэн он гэсэн үг вэ? 1993 онд. Яг нөө юуны үе шүү дээ. Төрөө иргэлтийн үе шүү дээ. Нийгэм солигдоод байжсэн. Төрөө иргэлтийн үе юм байна шүү дээ. За 88 онд би оюутан болж ирээ 93 онд төгсөж байгаа. 88 бүгд найрамдах Монгол ард улсын үед тэр үед оюутан болж ирээд Монгол улсын үед төгсөж байгаа. Тэгээ үндсэндээ бол яг ингээд доктортой үеэс докторгүй үед сургуулиуд төгсөж байгаа юм байна тий. За багшийн дэдэг төгсөөд 93 онд яг уу. Тэгээд багш их сургуультай багшилж байгаа. Багш их сургуультай ямар би онлайн физикийн багш болсон. За. Атомын физик, цөмийн физик, квант физикийн багш. Онлайн физикийн багшаар ажиллаад хажуугаар нь эрдэм шинжилгээний ажилтан хийгээд. Тэгээ ер нь бол би чинь 4-5 дугаар курсээсээ багшилсан сургууль. Тэгээ өгөр намайг ингээ 3 дугаар курст байхад 90 онд арч сурсгал ялчиж байгаа. Тэгээд нөгөө нийгэм солигдчихж байгаа. Тэгсэн чинь хамаг сайн багш нар маань нөгөө 88-нд яваад байдаг. Хоол он цалин байх болсон шүү дээ. Тэгэнгүүт чинь сургууль бас багш нөөц багш байхгүй. Тэгэнгүүт гайгүй сурлагатай хүмүүстэй буцаад тэр чинь бас боловсруучны болох тухай үед авахаас өөр аргагүй. Тэгээд бидрийг бас нэг гайгүй оголно. Би ч одоо их сургуультай 5 жил сурахад 10 илрэл бүх хичээлдэр сурсан. Дипломтой төгссөн байхгүй. Тэгээд тэр сургуультай би 4-р курс 5-р курстэй эргээд 1-2 хондоо заагаад хичээл лаборатори хичээлүүд семинар хичээлүүдийн ороо сүүлдээ 5-р курс ерөнхий физикийн лекц хичээлүүд ороо. Тэгэхээр 92 оноос гэсэн үг баг. Үндэ одоо тий 92 оноос хэдэн жил багшлах вэ? Одоо үндсэндээ нийгмийн ажилтан болж байгаа шүү дээ. Тийм би ч багш л болоо. Тэгээ эн чи би 12 жил хийгээд 10 гаруй жил одоо 12 жил хийж байгаа байхгүй юу? 2004 он хүртэл та нийгмийн ажилтан юм байна. Тий. Тэгээд 2004 оноос яасан хэр би нөгөө физикээ судлаад ингээд явсан онлайн физик гэдэг чинь ер нь аливаа шинжилгээ ухааны салбар онлайн түвшинд хөгжлийн онлайн түвшинд өгөхөөр философийн гүн ухааны агуулгатай болоод ирдэг. Тэгэхээр онлайн физик өөрөө физик чинь байгалийн ухаан, байгалийн хуулиудыг судалдаг, байгалийн тогтоц бүтэц үүсэл гарлыг судалдаг. Тэгэхээр тэр ингээд өөрөө онлайн түвшинд ороод ирэхээр тэр чигээр гүн ухааны агуулгатай болоо. Тэгэхээр тэр квант физикийн нүдэнд харагдахгүй атом цөмийн физикийн одоо нарийн асуудлуудыг тайлбарлахын тулд философи руу орох болсон. Тэгээд яагаад бол та одоо жишээлбэл манай тухайн үе заашсан биш нь олон улсын харилцаа гэхэл чинь бид нэр дандаа гадны програмаас сурдаг байсан. Тэгэхээр та бол гадны програмаар гадны онлыг нь үзчихэд одоо нөгөө нэг эн чинь монгол хүн болохоор монгол хүндээ ойлгомжтой болох гэдэг юм байна шүү дээ. Тэгээд нөгөө цаад утга юм. Яг энэ онлайн физикийн нэг томьёор бичиж байгаа шүү дээ. Тэр томьёоны ард байгалийн ямар үзэгдэл байгаа юм, тэр үзэгдлийн ямар шин чанар, мөн чанарыг тайлбарлаж байгаа гэдэг юм чинь ухаж ойлгох болгонгууд нөгөө философик гүн ухаанлаг агуулгыг чинь тайлж болох хэрэгтэй. За тэгвэл энэ 2004 оноос та өөрчлөгдөж байна. Тэгэхээр 2004 оноос өмнөх цаг үе та ямар шашинтай ямар ихтгэл бишрэлтэй байсан юм? Одоо өөрөөр
ямар шашин итгэл биш л байгаа. Бүгд найрамд Монгол ард улсууд шашингүй байсан. Шашингүй байсан. Гэтэ 90 оноос маш шашин дэлгэрсэн шүү дээ буддын. Тийм. Их шашин шүтгэх эрхчлөө нэгдсэн. Гэтэ та шашинд бол ороогүй гэсэн үг. Ороогүй. Манай яагаад физикийн хүн болохоор чинь ондоор явдаг хүн байгаа шүү дээ. Тэрнээс гадна ийм байсан. Практик. Манай аав ээж чинь социализм үед шашин шүтлэг хаалттай учраас огш шашингүй Хүмүүжсэн. атеист хүмүүс. Тэгэнгүүт биднэрт гэр бүлийн тэр нөлөө ирээгүй. Эмээ өвөө байгаагүй учраас. Тэгээд шашингүй явж итэл чи шууд шинжлэх ухаан физик рүү ороод ирсэн. Физик Тэгэхээр бүр шал. Тэгэхээр чи бүр Тэгэхээр та ингээд энэ элдв янзын юмнаас хол Гэтэ үгүйсгдэггүй үгүй юу? Үгүй. Тэр үедээ одоо энэ 2004 оноос өмнө шүү дээ. Яг бол 2004 оноос та энэ нөгөө нэг физик гэдэг юм шиг эцсийн эцсийн байгалийн далд хүчтэй холбоотой юм аа гэд таны өөрсдийн жил бол 2004 он юм байна тий. За 2004 онд яагаад энэ өөрчлөлт? Одоо 12 жил ингээд та үндсэндээ доктортой ажиллаж шин хүн чинь ердөө ингээд нэг доктортой юм дэх амар байдсан шүү дээ. Тий. Тэгэхээр 2004 он ч одоо хэдэн настай болж байгаа гэсэн үг та? 34 онд. 34 болж байгаа хгүй. За 34 та хаа. Тэгэл ер нь физикийн энэ он судалгаагаар дамжаал ертөнцийн оршихуйн гүн рүү, байгалийн оршихуйн гүн рүү орчиж байгаа. Нүдэнд харагдахгүй. Одоо бидний ойлгососноор бол тэр нүдэнд харагч карторыг дуудаал тэсгүүл яваарч. Одоо сүнс мүнс гэж орохгүй юу? Одоо сүнс тэрний чинь нэг хэлбэр л байна. Нэг хэлбэр л байна. Гэтэл атом цөмийг бүрдүүлж байгаа игэл бөмбөс бидний нүдэнд харагдахгүй шүү. Тэгэхээр тэр харагдахгүй юмсыг яаж судлах юм гэдэг асуудал байдаг байхгүй. Тэгэхээр тэрийг онлоор судалдаг. Өөрөөр хэлбэл тархитал хүмүүс тэр зүй тогтлыг гаргаж ирдэг. Тэгээд тэрийг математикийн нэгтгэгчдэглэр илэрхийлдэг. Харахад тэгштгэл гэтэл тэр нь ертөнцийн байгалийн том үзэгдлийг зүй тогтлыг илэрхийлждэг байхгүй. Хөгжлийн хууль, оршихуйн хуулийг илэрхийлждэг. Тэрний ардхыг тайлж ойлгодог байхгүй. Тэгээ та энэ одоо за та физикийн ингээд онлыг бол энэ 12 жил хийж байхдаа мэдээж энэ зөвхөн заагаад байхгүй юм сураал байгаа шүү дээ. Өөрөө сураад. Тэгэхээр 2004 оноос дахиад өөр ертөнц өөр одоо ингээд шат руу ороход дараагийн шатны таны их сурвалжууд нь юу болох вэ? Мэдээлэл их сурвалжууд. Тий, тэр нь болохоор зэрэг би энэ бүддийн үг болсон. За яг энийг би мэдгэв. За. Бүддийн үг бол тэр үед чи одоо бид нар ч бас хайцсангуу уунших барих юм хязгаарлагдвал гэхдээ бас байсан. Тэгээд нөгөө бүддийн ухаан руу орж байгаа юм. Тэгээ ингээ бүддийн ухаан руу ороод нууц тарны хамгийн түрүү миний судалсан юм хоосон чанар. Яг нөгөө игэл бөмбөстэйгээ холбоотой. Гэтэл квант онл одоо өнөөдөр ерөнхийдөө онлын баталгаа хийжлээ шүү дээ. Практик баталгаа хийгээг болохоос онлын баталгаа тэрний үгээр хоосон чанар бит зүйлсийг үүсгэдэг гэдэг одоо юм онлын баталгаа хийсэн. Тэгэхээр чин тэр харсаар байтал энэ бит зүйлс одоо атомынхаа цөмийнхөн гүнд очингууд игэл бөмсгээд нэг ил гарч ирэл нэг алга болчдөг. Ил гарах үедээ бодит байдал шилждэг. Алга болох үедээ хоосон чанар шилждэг. Ийм одоо хослмол бүтцийн хослмол чанартай игэл бөмс болчихж байгаа. Тэгэхээр энэ ч одоо надад бүр сонирн бидтэй одоо шашин шиг. Хоосноос би болоод би ус юмнаас алга болоод байгаа. Би алга болоод байгаа чинь ингээд энэ бодит юм хоосон маяг төрөөд амьдраад алга болоод ингээд байгаа юм шиг болчихж байгаа байхгүй. Тэгэхээр ч одоо залуу хүн дүр сонирхолтой үстэй тий. Тэгэл одоо энэний учир юу ингээл тайлж ойлгохгүй юм. Тэгсэн чинь хоосон чанарын одоо онол гэдэг манай бүддийн ухаанд байж байгаа байхгүй. Тэгээ хоосон чанарын онол бүддийн ухаанд орлоо. Гандангийн номын санд очсуулаа, улсын хаан төв номын санд очсуулаа, үзлээ. Төв дөчиг мэдэхгүй. Тэгээд оюутан байх бас нэг жоохон оролж исэн төв дөчиг мөчгнээ хагархаа маа гэж үзчихлээ шүү дээ. Тэгээ ингээд бүддийн ухаанд орлоо. Тэгж байгаа давхар манай өөрийн нөгөө Дамжин Сүрэнбай энтрийн хэвлэлсэн эртний уран зохиолын Монголын уран зохиолын дээд жүлэг оршин гэх 100 бүтээл байдаг ш. Тэр мэрийг чинь уншлаа. Босоо Монгол бичгийг би харин Азуулж хүүхд байхдаа сурцсан байсан. Тэгээ уншиж бариад тэг ингийн гүч надад нэг тийм гүн ухааны сэтгэлгээ, гүн ухааны ойлголт. Төсөөлөг харах нэг өөр бас нэг өөр цонх нэгдэг гэсэн байна. Гэхдээ яг би дахиад нэг юм дээр асуумаар байна. За энэ 2004 он гэж штэ. Тийм. Юу нөлөөлсөн бэ? Юунд? Энэ өөрчлөлт ороход одоо би жишээл өөрийнхөө амьдрал хүнд ямар нэгэн юм үйл явдал болж иж одоо би жишээл 99 онд ингээд маш хүн уушгины хаалганд орсон дараа би энэ амьдралын богныг ойлгоод тэр цагаас хойш би амаа явуулаад энэ нэг одоо дэлхийг тойрох энэ хөгжмийн соёлын хувьсгал их ном бичих энэ бүхэн тэр 3 сарын нөлөөлж байгаа шүү дээ. Тэгэхээр таны 2004 онд юу нөлөөлөд энэ бол ерөөсөө энэ амьдралаас цааш алах шээ. Энэ үед яасан гэхээр ерөөсөө энэ физик өөрөө намайг гайхшруулсан байна. Яг тэр бидний атом молекул шиг байнгын бит хэлбэрт 3D хэлбэрт байдаг гэж үзсэн нөгөө игэл бөмбөс чинь нөгөө цөмийг бүрдүүл атомын цөмийг бүрдүүлээд байгаа игэл бөмбөс чинь нэг хоосон чанарт хуурал нэг сүнс шиг алга болоод нэг энэ сав шиг гарч ирэл ахаар чи энэ чинь зүгээр ингээд төөрөгдүүлээд нөгөө талаар гайхшруулсан байна. Энийний учир юу юм л гээл дөрөөсөө дотор загтнаал тий энийг л мэдхэмсэн гээл. Тэгэхээр хувийн амьдрал дээр бол тийм байхгүй.
Тийм байгаа. Зүгээр л таны мэдих судалгаа энэ физикийн онолч. Чадвар цаанаас бүр нэг юм эрж хайгууч юм Тийм, ер нь бол тийм. Тийм. За тэгвэл дахиад нэг асуулт байна. Яг би нэг энэ асуулт их чухал асуулт. Яг тэгэхээр манай гэр бүл ердөө би дэмжиж байгаа хүн болгоныхоо энэ нөө нэг би дэмжиж гин гэдэг чинь итгэж гин гэсэн үг. Тэ? Одоо ямар асуудал залуучууд ч бас тийм асуудал бүх сонгогчид тийм асуудал байхгүй. Одоо ингээл энийг дэмжиж гин энэ намайг дэмжиж гэтэл нөгөөд нь гарч ирэл нэг бол хулгай хийгээл ингээл бүх итгэлийг алдснаас болоод сүүлийн 30 жил хүмүүс итгэл гэдэг юм байхгүй болчиход байгаа шүү дээ. Тэгээ тэрний хамгийн том асуудал нь ердөө энэ тухайн хүний энэ үүсэл гарал дээр ингээд байт юм байна л да. Тэгэхээр би танаас асуух чад зүйл нь юу гэхээр за түрүү эргэлт 90 онд ингээд болоод 2004 онд нийтдээ 14 жилийн хугацаанд та амьдралаа бол яг ингээд энэ багшийн энэ ингийн амьдралаар болж байна. Нэг уул уурхай одоо юу гэдэг энэ ямар нэгэн бохир юмд оролцоог өөрөө ингээд яагаад тэгэхээр надад та ингээд гараад ирлээ гэж бодоход тийм юм гараад ирэхгүй л гэсэн үг юм шүү дээ. Аа за. Энийг бас мэдэх. Би өнөөдөр бүх хүмүүс хэрэгтэй дээ. Би өнөөдөр хүртэл нэг түүцэж ажиллаж үзье. Яг л энэ эрдэм. Оюуны хүн тийм. Яг л энэгээр л байсан. Бяцлагч гэж одоо баг хэлэх юм шүү дээ. Одоо тийг юу хичээлж бол ямар ч гэсэн оюуны замаар л явсан. Уул нь бол яг энэ чинь бас л нэг төрлийн бадарчин гэсэн үг шүү дээ. Одоо нийгэмдээ оюунаа зориулаад нийгмээс одоо хоолол хүртэл нэг хувцсны юга хүртшил илүү дотор нэг хэрэггүй байдаг шүү дээ агуу нэг тийм. Тийм шүү дээ яг. За ингээд 2004 он гэдэг чинь 2004 оноос цаашаа явах уу одоо? Тэгээд одоо нөгөө нэг хоосон чанарын онлыг судлаа. Аха. Тэгэл эренгүү чи эн чин бас л хэлж байгаа. Хороогийн бүх юм хоосон, бас бүх юм хоосон бүхэн бодит бүхэн хоосон бүхэн бодит гэл. Тэгээ би чин данзаа харж байгаа хоосон чанар гэдэг шүлэгт физикийн онлын тайлбар, квант онлын тайлбар хийгээл эрдэмшлэгийн уралд илтгэл тавиал. Тэгэл одоо 100-ны мэдээчлүүд тухайд одоо надад хайчлал руу сонь тавиал. Тэр үед бол манайхан юу тэр мантай эд тогшил машинтай болох мөнгөтэй болоо шүү дээ. Тэгээ энэний өмнө би бас нэг яг энэ үеэрээ би сүнсийг мэдрэхүү гэдэг ном бичсэн. Физик математикийн шинжлэх ухааны одоо ойлголт мэдлэг онолууд дотор сүнс байгаа буюу хоосон чанар байгаа гэдэг ямар үзэл санаа байна гэдгийг гаргаж бичсэн. Тэгээд сүнсийг мэдрэхүү гэдэг нэг жижигхэн боршуу ном байсан. Тэгээд тэрийгэ хэвлээ гаргацсан. Тэгээд тэр номын талаар манай Сэхэтний бүлгийнхээс ямар нэгэн одоо шүүмж ч юм уу тийм гарсан уу? Ямар хүнээс ирсэн бэ? Манай одоо энэ томчуудаас л эрдэмтдээс л ирж байгаа шүү дээ. Одоо би чинь залуу хүүхэд тэгэнгүүт чи эрдэмтэд сүнс баттгоо энэ гэж сүнсний ертөнцөөр юу та энэ гэж намайг чинь нэмдлэн явуулна. Яг бодит ертөнцийн хүмүүс чи энийгээ бас үгүйсгэн шүү дээ. Тэгээ явуулна одоо намайг чинь бас цаашлуулна. Тэгэн ёжлон. Тэгээ би чинь тоохгүй тэрэнд ерөөс тоохгүй. Дугайл явна. Тэгээ одоо бол харин хүмүүс тэгж ярьж чадахгүй болсон байх л та. Тэгээд 5 тонлоо ч гэсэн энэ онлын юу гараад ирлээ. Тэгээд сүнсийг мэдрэхүү гэдэг ном бичгээ байж байгаа. Дараа нь эн чинь судалгаа гүнзгэрж шээ. Тэгэнгүүт би энийг эрдэмшлийн өгүүл болгоо. Тэгээд би тэр данзаа харж байгаа хоосон чанарын тухай бичсэн. Данзаа харж байгаа 5-6 одоо яруу найр бүтээл бич. Тэн дотроос би яг хоосон чанартай хэсгүүдийг авчих. Тайлж жишээлбэл та нэг тачаа одоо юм байна л да. Би яг танаас бүр нэг ингээ асуугаад байгаа ихээр одоо энэ сошиал дагдаг ихэнх хүмүүс бол ердөө ингээд нэг юм хөнгөн мэдээлэл аваад зовцсон байдаг. Үндсэндээ эхний барыг одоо бид хоёрын бичлэгийг эхний 10 минутанд үзээд унтраадаг хүмүүс нь бол их их нь тийм бүр мэдээллийн хордлого гэдэг чинь тэр хордоод байгаа биш дүүрчээд байгаа байхгүй. Тэгээ юм хүлээж авч чадахгүй. Тэгэхээр нэг бидний шиг хүмүүс ч болохоор ямар нэг юм маш уус сууртай баталгаатай хандаад хамгийн гол нь би юу одоо энэ нэвтрүүлгээрээ юу үзүүлэх гээд байгаа гэхээр Монголд ердөө энэ Сэхэтний бүлгийн хүмүүс одоо төрд гарах хэрэгтэй. Ямар нэг юм тууштай ханддаг. Зөвөр нэг одоо бол ингээд нэг юу гэдэг ухаантай ярьдаг хүмүүс бол олон байгаа шүү дээ. Хин нэгний яриа одоо шил таны яриаг сонсчоод өөрийн болгоод гоё ярьж байгаа хүмүүс байгаа. Гэтэл тэр хүнээс яг энэ чи яг юу гэдэг юм бэ гэхээр мэдхгүй ягаад чэйжсэн тийм. Тэгэхээр би танаас ягаад асуугаад байна гэхээр яг энэ уул суурьтай энэ юмнуудыг би танаас асуугаад байна. Энэ бүлгийн хүн гэж учраас. Тэгэхээр зэрэг ингэдэг юм байлээ. Надад их тэр үед бол их сонир санагдсан. Ингээд энэ хоосон чанар бүдинг ухаанд ороод нууц тэрний бас хоосон чанарын онлыг судлаа хийжсэн чинь энэ бодит түүхэн үзэгдэл гарч ирж байгаа хгүй. Одоо манай дандан хийдий чинь одоо нэг юм цанж гэж жижигхэн сүм байсан юм байна. Хуучин энэ суурин дээр. Тэгэн өмнө тэр манж тэгсэн чинь төвдөөс нэг том лам ирж ирдэмтэй. Тэгээд одоо энэ хэдэн он одоо энэ чинь 1870-аад 1870-аас 80-аад оны явдал яригдж байна. Би юм уншижсэн тэр үед. Тэгээ ингэсэн чинь төгдөөс нэг том лам ирээд эрдэмтэй лам ирээд тэр цанж гэдэг хийдийн хам лам бас байгаа шүү дээ. Тэгээ тэр хоёр ном хаилцчих. Тэгээ ном хаилцсан цэс хийдийнхээ үүдээр сайхан
хоёулаа алхаж явж байгаа ном хайцсан чинь. За хоёулаа хоосон чанар гэдэг. Тэгсэн чинь та асуултаа тавь гэдэг. Одоо манай хүн тэгчихсэн чинь үгүй ээ. Та асуултаа тавь гэдэг. Тэгээд нөгөө төвдийн лам манайх одоо зочно хүнд итгэдэгin зочин учраас та асуултаа тавь. Тэгээ манай нөгөө хийдийн хамт тэгэнгүүт нөгөө төвд лам асуултаа тавьж хоосон чанар гэж юу вэ гэж. Тэгсэн манай тэр цанж хийдийн одоо лам бол ингээ явж хагаад хийд дотор нь ингээд нөгөө хийдний дургаж хийсэн модны нөгөө нарийнхан завсар биш үү. Тэрэнд завсар ингээ нарны цэцэрэг нэвт ороод ирсэн. Тэгсэн тэн дээр очиод хоосон гэдэг нь энэ гээд хөөрхтөд айлгаа тогтооцсон. Одоо бид нар явцаа угаагаад эцэн дээр тогтдог шиг тэр нарны цэцэргэн дээр авчиад хөөрхтөд айлгаа тогтооцсон. Тэгээд цаашаа гарчаад хийдийнхээ үд гарч ирэнгүүт нэг ийм бүдүүн хийдийн үдэндээ бүдүүн багнууд идэх штеп. Яад холын зайнаас гараа хід ингэж хөдөлгөөд тэр багныг хөрөөц юм шиг хуваацсан гэж. Чанар гэдэг нь энэ гэж хэлж. Тэгэхээр би эндээс харсан. Хоосон гэхэр чинь тэр хоос нарны цэцэр чи хоосон шүү дээ бит юм шиг. Тэрэн дээр бит хөөрхтөө дайланг ингээд тохно гэдэг чинь энэ хөөрхтөө дайлан өөрөө хоосон чанартай. Хоосон гэдэг нь энэ гэж хэлдэг тэр. Чанар гэдэг нь энэ гэдэг нь юу гэсэн гэхээр зэрэг нөгөө бүдүүн битээ гурдын битээ багныг хий байдлаар хоосон одоо гарын хөдөлгөөнөөр ингээд хөрөөцсөн юм шиг бат. Энэ чанар гэдэг нь. Тэгэхээр хорвоогийн бүх юм ийм байдаг. Юу гурдын хэлбэрт байгаа битэн болгон цаанаа хоосон байдаг. Нөгөө бидний бит гэж яаж байгаа юм болгон хоосонтой харилцаа үлжилдэг. Ингэж харуулсан байгаа. Тэгээл би энэ яг түүхэн явсан жишээ. Тэгээ энэ жишээн дээрээс үндэслээл ер нь энэ хоосон чанарын учрыг олъё гэл. Тэгээл нөгөө хүн ухаанд нь байж байгаа онлуудын нөгөө физикийн квантынхаа эгэл бөмсийнхээ онолтой ингээд харьцуулаад нөгөө тодорхойгүй манай физикт эгэл бөмсийн одоо жишээ нь бид нар энэ машин эндээс хөдлөө явахад яг 14 цаг 00 гэхэд эндээс хөдлөхөд 1 цагийн 60 км/цаг хурдтай явахад 1 цагийн дараа хаана байх бид нар байрлал хурд бүх юмыг тодорхойлж болно. Энэ одоо сонгодог физик байхгүй. Гэтэл квант физик руу ороод онлын физик руу ороод сонгодог ус физик руу ороод ирэхээр энэ цөмийг бүрдүүлж байгаа тэр эгэл бөмсийг ингээд тодорхойлох ямар ч боломжгүй. Энийг тодорхойгүй зарчим гэдэг. Тэгэхээр энийг магтлагын онолоор тодорхойлдог. Яг гадарлаж л хийх юм. Одоо ер нь таамаглана гэсэн үг тий. Тэгэхээр одоо Ньютоны сонгодог механикийн онол, Эйнштейний харьцангуй механикийн онолоор энэ бүх юм чинь хаана явж байгаа, хаана шилжиж байгаа, яаж энэ бүх төлөвийн хугацааны гишүүн болгон тодорхойлж болж исэн бол квант физик буюу сонгодог бус физик рүү ороод ирэхээр зэрэг энийг тодорхойлох боломжтой. Зүгээр л та одоо дараагийн удаа хаана бодит болж гарч ирэх үү гэдгийг магтлагыг л тодорхойлдог. Тэгэхээр энэ 3D хэлбэрийн бит ертөнцийн юмсыг бол Ньютоны Эйнштейний харьцангуй онол, Ньютоны сонгодог механикийн онолоор тодорхойлж болдог. Тодорхой хууль үйлчилдэг боловч энэ хоосон чанар руу ороод ирэхээр зэрэг ямар ч хууль онол үйлчлэхгүй. Магадгүй нэг өөр хэмжээст өөр хэмжээст хууль байдаг байх л да. Тэгэхээр тэрийн л магтлагын онол гэж ярьж байгаа. За би танаас нэрээ нэг чухал юм асуумаас үлдчихлээ. За би ингээд яг би ч бол олон улс харилцааны хүн, нийгэм судлалын хүн байхгүй. Одоо би энэ квант мант бол яг үндэлгээс сайн мэдэхгүй. Гэхдээ миний амьдралд нэг квант гэдэг ойлголт нэг удаа ороод ирсэн байхгүй. Тэр нь юу байсан бэ гэхээр би яг одоо жишээ олон мянган хүмүүстэй байнга уулздаг болохоо санахгүй. Нэг хүнтэй ярьжсэн чинь энэ Монгол гэр одоо ингээд би одоо Монгол гэрт амьдарч байгаа л да. Хотоос энэ нөгөө шургаасны өөрөөс зогтсон бүр. Гоё. Тэгээд ингээд Монгол гэрийн бид нар ингээд яг голд нь ингээд уц уяад жижигхэн ингээд шилэн дотор юм уу ингээд ус ичдэж штэ. Тэгээд би тэрийг ингээд асуужсан байхгүй. Яг Монгол гэр яг ингээд тооноос нь ингээд уяад жижигхэн юм савн ингээд ус иж өрхт юм бэ гэсэн чинь тэр энэ бол квантум физик гэсэн байхгүй юу. Тэгээд би яг физикийг бол ойлгоод байгаа нэг физик квантум бол би гайхчихгүй. Квантум физик гэж одоо яг юу юм болоо гэсэн чинь тэр ахтгээс тайлбарж ирсэн байхгүй. Одоо ингээд Монгол гэр ингээд өөрөө газар дээр ингээд бэлгийн ээж дээр оршиж байгаа тий. Гэтэл энэ өөрөө тогтворгүй өөрөө л нөгөө фундамент байхгүй тий. Тэгэхээр яг энэ төв цэг рүү утас татаад төв цэг дээр нэг савн дотор ингээд жижигхэн ус ихээр энэ ус нь дэлхийн ээжийнхаа нөгөө гүний устайгаа одоо юм харилцаа үйлчлэл соронзондод тэгээд энэ гэрийг газарт ингээд одоо тийм жоохон ус тэр том гэрийгээ тогтоож идэм маа гэдэг. Тий. Энэ болохоор би нэг 13 жилийн өмнө тийм сонсчихсан байхгүй юу. Тэгээ тэр үед бол миний хувьд бол яг энэ бол нэг мухар ус шиг сонсож байна шүү дээ тий. Яг энэ монголчууд юмыг бэлэгддэм байна гэд. Тэгсэн чинь бас би ингээд аялж байгаад Монголдо нэг удаа ирсэн чинь нэг юм арга хангаад нэг юу болж л дээ. Одоо хуус салхи болж. Тэгээ тэр зөндөө олон гэрүүдийг ингээд аваа явсан. Тэгсэн чинь нэг гэр үлдсэн гинэ. Тэгээ тэр гэр яагаад үлдсэн гэсэн чинь яг нөгөө юу гэж голдоо яг устаа хийсэн байсан. Тэгээ тэрнээс хойш би ингээд
За quantum physics гэдэг нэг юм байд юм байна гэдээ ойлголт олсон болож яг яаж тайлбарлахыг би мэдэхгүй байгаа. Та энийг одоо юу гэж тайлбарлах вэ? Энэ зөвхөн онлын хувьд юу Жишээ нь юм байхгүй. тэр том гэрэг тийм жоох устгах гэсэн юм шүү дээ. Тэгэхээр зэрэг нөгөө уулын чиний харыг туулан чиний цагаан дэлгэжтэй Монгол ард үг гэдэг чинь яг тэрнтэй адилхан. Одоо энэ бит зүйлс нь шүү дээ. За байж. Одоо энэ бит зүйлс болохоор энерги хоёр хэлбэр л байна. Угтаа бол энерги гэдэг нэг л юм байна. Хүний нүдэнд харагдахгүй. Гэтэл энергийн хоёр хэлбэр байдаг. Нягтарсан, нягтраагүй. Нягтарсан хэлбэрийг бид нар бит зүйл гэж хэлж байгаа. Нягтраагүй арай одоо сэрэг хэлбэрийг бол бид нар хоосон чанар гэж хэлж байгаа. Тэгэхээр тэр 5 хантаа том гэрийн бит зүйлсийн масс хүндинжин байна шүү дээ, тийм. Тэрнтэй тэр пенсний шилэнд байгаа квантум тэр энергийн жин хоёр таарч идэв. Өөрөөр хэлэх юм бол бит зүйлийн жин, энергийн жин хоёр тэнцэж. Тэр усных нь юу? Тий. Тэгэхээр тэр усан чинь тийм жоох усан шүү дээ. Тийм жоох усан. Тэрний квант энергийн жин их байх байхгүй. Тийм учраас тэр гэрийн 3D хэлбэр та бит зүйлсийн тэр массын жин хоёрыг ингээд тэнцвүүлж болж байгаа. Тэгэхээр энэ орчлон хороонд одоо Эйнштейний харьцангуй хол гэдэг. Е тэнцүү МЦ квадрат гэсэн. Е гэдэг нь энерги шүү дээ. Тэнцүү энэ нь М гэдэг нь масс, тэр бие масс. Тэрийг С гэдэг нь гэрлийн урд. Гэрлийн урдын квадратаар үржүүлэхэд тэр бие масс. Тэгээ чи хардаа бие массыг гэрлийн урдын квадратаар үржүүлэхэд тэр бие энерги гарч ирнэ. Энэ масс энерги холбоос гэрлийн урдаас л хамаарч байна. Тэгэхээр ойр квант гэдэг чинь хараа 3D хэлбэрт биш. Одоо бидний ярьдгаар бол 4D, 5D, 6D хэлбэрт. Хэдэн ч тийм байж хэдэн ч тийм. Эсвэл барыг дээд магадгүй тийм байхгүй. Тэгэхээр тийм чинь нөгөө оршихуун өөр хэмжээс байхгүй. Бид нар бол 3D-д нь байгаа одоо. Тэгэхээр зэрэг тэр өөр хэмжээс хоосон хэмжээс ялангуяа одоо ингээд тэр урт өргөн өндрөөр тодорхойлогддог. Тэр хэмжээс дотор ерөөсөө энергийн жин хэрэгж байгаа. Бидний энд болохоор зэрэг энергийн жинээсээ илүү нөгөө хүндий хүч, газрын татах хүч байж идэг учраас дээр нь агаарын даралт энэ төр байж идэг учраас энэ чинь массын хүчийг хэрэгж идэг. Энэ массын энерги хэрэгж идэг. Тэгэхээр одоо квант гэдэг чинь ерөөхдөө хоосон хэлбэр. Орон зайгүй зөвхөн цаг хугацаанд оршиж байгаа зүйлс. Урт өргөн өндөр гэж байхгүй. Цаг хугацаанд оршиж. Тэгэхээр тэр одоо нэг жижиг шилтэй юг бид нар квант гэдэг байгаа нь зүг бодлоо. Тийм. Тэр чинь одоо хоосон чанарын жин буюу энергийн жин ингээ гараад ирж байгаа. Тэгэхээр одоо хүүхэд, нялх хүүхэд үлгэдтэй хүүхдийг бид нар авч явахдаа машинд хол суугаад явахдаа хүүхэд сэгсрээд нөгөө жоохон хүлэх мүлэх хандлага байдаг ш. Тэгэнгүүт бас үлгийнх нь бүснээс бензиний шилтэ ус дүүжилчдэг ш. Тэнцвэржүүлчихдэг. Эн чинь яаж гэхээр нөгөө энергийн тэнцвэржүүлээд байна. Энергийн тэр бензиний шил дотор чинь нөгөө энергийн тий асар их нэгтэй. Эн чинь монголчууд энэ дом гэж ярьдаг. Манайхан дом гэж ярьдаг, хар дом гэж ярьдаг. Дом гэдэг чинь ерөөсөө энергийн заслаг. Ингээд тэр бидний нөгөө нэг ойлгоод мэдсэн юм. Тийм юмыг л одоо жишээ одоогийн залуучуудад энэ үгүйсгээд байгаа шүү. Мэдхгүй байна. Гэтэл энергиэр масст жин дүүлчихлээ. Тэгэхээр нөгөө Эйнштейний Е тэнцүү МЦ квадрат гэж. Е гэдэг нь энерги, М гэдэг нь масс. Тэгээ энэ хоёрын хоорондох нь гэрлийн урдын квадратаар үүсэлтэй тэнцүү. Тэгэхээр одоо энэ Монгол гэрийн яг тооноос өнжүүлж байгаа тэр ямар урттай байх уу? Тэр мэрэм бас тооцоо гарч болох юм биш үү? Гарна. Тэгэхээр зэрэг одоо Монгол гэр чи өөрөө одоо эсгийн хэлбэрийн пирамид байхгүй. Энийний тухай би бас олон ярьсан. Одоо манай дэлхийд зөндөө пирамидууд одоо ялангуяа чи бол сайн мэдж байгаа. Пирамидууд чинь алтан дундаж гэдэг хэмжээс нэр оршдог. Тэр нь юу гэхээр суурнасаа дээшээ 3.1 суурнаас 318 дээшээ 680 гэдэг явдаг байхгүй. Тэгээ энэ алтан дунд чи энэ хэмжээ барьж тэр пирамидууд тогтцаан тогтвортой байдаг. Тогтвортой байх нэг хэрэг. Цаана тогтвортой байсны цаана яа гэхээр тэр пирамидууд чи бүгд дээшээ энэ сансрын энергитэй, тэнгэрийн энергитэй холбогддог байхгүй. Тэгээ тэр пирамид дээр чинь энерги бууж идэг. Тийм учраас тэр энерги пирамид дотор оруулсан мах. Одоо гадаа тавьсан мах хэдхэн цаг болоо муудж хахад пирамид дотор оруулсан мах бол юу ямар ч хөргөчгүй оруулсан мах бол 3 хоног 5 хоног хадгалагддаг учраас юм байна. Тэгэхээр бид нар нэг энергийн тухай бол бүрэн ойлголт аваагүй. Одоо өнөөдөр манай физикт яг механик энерги, цахилгааны эрчим хүчний энерги, инертер, квант энерги гэж ярьж байна. Гэвч яг ертөнцийн энергийн нууцд бид нар мэдэрч чадаагүй л байна. Тэгэхээр монголчууд тэгэхэд энийг мэдсэн тэр квант гэдэг чинь энерги байна. Одоо тэ энергийн нэг хэлбэр л гэрэл байна шүү. Гэрэл гэхэд өөрөө квантаар буюу фотоноор цацалдаг. Ерөөсө тасралтгүй урсгал гэж байдгүй. Энэ 3D хэлбэрт биш оршихуун одоо өөр хэлжээсэнд байгаа бидний хоосон чанар гэж ярьдаг юмс бол энергийн цацралт хийхдээ дандаа ийм хэсэг хэсгээр цацдаг, порц цацдаг.
Энэ гэрлийн нэг удаагийн цацагж байгаа Асуугаад бооцог байгаа тий. фотон гэдэг. Тий, фотон гэдэг. А гэтэл эн чинь энерги дээр очихороо, сүнсэн дээр очихороо, оюун санаан дээр очихороо бас өөр хэлбэр хэлж байгаа. Гэрэл дээр бол фотон хэлж байгаа. Тэгэхээр орчлонгийн энэ хоосон чанарын хэлбэрт байгаа бүх юм өөрөөсөө энерги цацруулалтаа дандаа энэ хэсэг хэсгээр тасралтаа цацруулна. 3D хэлбэрт байгаа юмсэл голын урсгалаас ихсүүлээд тасралтгүй цацардаг. Ялгаа нь энд байгаа байхгүй. Одоо нарны цацрагч гэсэн ингээл бид нар харахад нарнаас урт цацраг явцсан тасралтгүй урсаал бидэрт ирж байгаа шиг. Гэтэл энэ ч гэсэн борцоор ботоноор тий тасарч ирдэг. Тэгэхээр амьдрал ийм байдаг. Тэгээд одоо чи энийг чиний аялдаг жишээн дээр авчи. Одоо чи Монгол гэдэг өөрөө нэг кавант байхгүй. Зүгээр одоо төсөөлъё л да ойртуулж. Тэгэнгүүт Монгол гэдэг нэг кавант оршихуд дээр чи байж байгаа л онгоцон суугаал нислээ Америк гэдэг кавант оршихуд байна. Энэ хоёрын хооронд тасралт байна. Чи тэр хоёрын хооронд хоногч байна 10 хэдэн цаг ч юм зарцуулдаг. Гэтэл чи явган бол чи Монголоос газраар алхаад Америкт хүрэхэд хэдэн жил зарах уу. Тэгэхээр энэ одоо энэ онгоцны нислэг энэ чинь бас энэ одоо квант байдлыг ойлгоход биднэрт бас нэг төсөөлөл өгдөг байхгүй. Ягаад тэгэхээр техник бол цаг хугацааг товчилж байна. Орон зайг товчилж байна гэж яриад байгаа шүү дээ, тэ. Нөгөө гэрлийн хурдруул одоо зүгээр ингээ орлуулж төсөөлж байгаа байхгүй. Тэрнээс бас яг тэр гэж хэлж болохгүй. Орлуул төсөөлөлтөл бид нар явгаа алхуул Америк хүртэл хичнээн хоног явах уу? Ямар хугацаа цаг. Онгоцоор нисч бид нар 10 дахин цаг. Тэгэл тэр чинь бие махбодод бас өөрчлөлт өгж байгаа шүү дээ. Өөрчлөлт өгнө тий. Өдөр Америкт очих юм бол өдрийн цагийн шүн болоод хоол солиодох гэж байна шүү дээ. Тэгэхээр энэ квант гэдэг чинь ерөөсөө тэр маш энгийн хэлэх юм бол бидний нүдэнд харагдахгүй гарагт барагдахгүй бит одоо зүв биш. Мөртөө хоосон хэлбэрт бодтоор оршиж байгаа. Одоо биегүүгээр л оршиж байгаа. Тэр зүйлсийг л орших үг судалдаг байхгүй. Тэгэхээр тэр зүйлс нь оршихдоо бүх энерги цацралтаа зарцуулалтаа дандаа тасралтаагаар хийдэг. Борцоор квантаар хийдэг. Тэр энерги нь бөөнөр гардаг. За энийг ингээл яривал нөгөө том хуйлууд руу орчих. Би танд дахиад нэг юм асуумаар. За одоо би ингээд та сахад өртдөг үү? Залуу байхад жаахан жаа хүртдэгс одоо алиг нь. Цэвэр цаг. Водкаг нь үү? Би нэг юм одоо биш ингээд 90 оны нүдэн дээр Монголын водка спиртний хямрал эхэлсэн шүү дээ. Бараг гадаа ингээд хүмүүс үлдсэн нас орсон хүмүүс өндөө олон байсан. Дээрээс нь сүүлийн 30 жил ямар олон хүмүүс ингээ хавдраг, илгэний хавдраар одоо зүгээр энэ би сая эмнэлэгт 3 жил амьдралаа шүү дээ. Тэгээд хамгийн амар өвчлөл бол ерөөсөө манай элэг байгаа юм байна. Тэгээд элгийг гол хордуулж байгаа зүйл нь спирт юм байна. Тэгээд би дэлхийг таарах гээд 2005 онд ингээд гарахтаа би энэ гар цаана гэж харсан аахгүй. Яг би 2005 онд жолоос харилцаа гэдэг чинь би хил мэлээ судалсан, гадны мэдээлэл уншсан. Тэгээд тэрэн дээр юу байсан бэ гэхээр Америкийн индианчуудыг спиртээр донтуулж устгасан юм байна. Одоо Австралийн аборигенуудыг тэгж устгасан юм байна. Тэгээ одоо ингээд туваа моваач гэсэн ингээд үнгүү водка өгөөдсөн байгаа байхгүй тий. Тэгээ би энэ ингээд миний нүдэн дээр энэ хичнээн гэр бүлүүд салсан, хичнээн хүмүүс өнчин болсон, хичнээн гэмт хэрэг гарсан. Одоо манай шоронгийн 70% нь спирт шүү дээ. Спирт холбоотой. Тэгээ би юу болгосон гэхээр за энэ спирт бол Монгол хүн таардаг юм байна. Тэгээ яагаад монголчууд ингээд донтоод байгаа юм болоо гэдэг. Би тэгээд нөгөө гарцыг гадагшаа хайж явахгүй юу. Тэгээд бусад улс орн ямар байдیں۔ Европ хүмүүс би бүгдийг нь уусан. Тэгээ одоо би Оросуудаа водкагийн стаканаар ууж үзсэн, англичуудаа виски нууж үзсэн. Тэр Африкийн тэр нөгөө юм бүгдийг нь уусан. Өөрөөр би нөгөө тэмдэглээ хөтлөөд байгаа шүү дээ. Монгол хүн би одоо миний номууд дээр байдаг. За энэ сархтыг уух юм бол энд ингэж уухгүй бол болохгүй юм байна шүү. Энэ бол ингэдэм байх, тэгдэм байх гэд. Тэгээ би ингээд судлаад байсан чинь хамгийн том ердөө манай энэ хямралын гол асуудал нь орчуулгын алдаа байсан юм байна. Одоо бид нэр зөндөө бол орчуулгын алдаа байна шүү дээ. Одоо өнөөдрийн жишээлбэл нийгмийг бид нэр ингээд юу гэдэг зах зээлийн нийгэм гэж нэрлсэн баг ч тийм. Маш боловсралгүй юм шиг болож бодлоготойгоор бид нэг хорлсон баг ч тийм. Зах буюу юма зарна, эсвэл зээлнэ. Тийм. Ягаад хөгжил дэвшлийн нийгэм, эсвэл аж үйлдвэрийн нийгэм, тийм. Соён гээрүүлэх нийгэм байж болно ш. Тэгэхэд одоо өөрөөр хэлбэл яг 90-ад оны ах ихчнэрийн дунд нэг юм хорон бодлоод ингэ зөндөө олон байсан байгаа байхгүй. Тэгээ тэрний дотор нь болохоор одоо ийм үгээр бид нэрийг буруу одоо амны билээс ачтын билэхээр бид нэр өөдлөхгүй зах зээлийн нийгэмд амьдарч байгаа юмаа зараал идэг. Тэгэл зээлэл идэг. Тэгээ тэр нөө биелээд одоо ингээд үндсэндээ бид нэг бол зээлнэ, нэг бол юмаа заарна. Яг бид нэр бүтээн зарж болохгүй ч юмгүй болсон. Тий. Зээлж болохгүй ч юмгүй болсон. Тэгэхээр тэгэд энэ үгийн утгыг би ингээд яг водкатай холбож яриад нь л та. Тэгээд ингээ хаагаад байсан чинь ердөө 1924 онд энэ асуудал эхэлсэн байхгүй юу? Өөрөөр хэлбэл одоо маад 21 онд хусгал гараад тэгээд 24 онд апо баригдсан байдаг. Оо за. Тэгээд өөрөөр хэлбэл бид нар 21 онд ардын арчилсан нийгмийг байгуулж штэ. Ардын гэж арчилсан гэсэн үг шүү дээ. Гэхдээ 24 онд бид нар арчлан социализм гэдэг рүү ингээд
чиглэж байгаа байхгүй юу? Гэхдээ яагаад арьс ширний үйлдвэр одоо юу гэдэг нь төмрийн үйлдвэр за болио модын эдлийн үйлдвэр биш ягаад апогийн үйлдвэр байсан байгаа 24 онд шүү дээ бүр тий. Тэгсэн чинь энэ яалт шөнө том гүрнүүдийн бас нэг бодлого байт юм байна. Одоо өөрөө иргэдэж гэсэн ингээл сигаретын донтуулга, спиртэн донтуулшмал өдөртгөн амар болчдаг. Одоо манай эмээ ярьдаг л да 50 60-аад оны үед одоо энэ табак тамхиг гэдэг тамхиг элдв нөгөө нэг юм бүгж дотор хийж өгдөг гэсэн гэж байгаа байхгүй донтуулах гад цэргүүд бол зөв нормд өгдөг гэсэн гэж байгаа байхгүй хэрэглэгээ тий. Тэгээ одоо манай ах нарын үе бол ердөө ах нарын үе хамгийн их хэлмэгцүү ягаад гэвэл водкаг стаканаар уудаг хамгийн их хорцсон шүү дээ. Манай үе манахаас доошоо бол дүүнер бол ерөөхдөө спирт мэртэг уух нь багассан байна тий. Тэгээд энэ ингээ шалтгаан болсон чинь эхний ээлж нь яасан бэ гэхээр 24 онд одоо энэ спиртийг одоо энэ водка гэдэг бол этилийн спиртийг устдаа ойлгоход водка гарч байгаа тий. Этилийн спиртийг буудаа төмс хоёрыг эсэлдүүлэн буюу муутгах гэж. Ямар нэг юм муу болгож байгаа илжрүүлж муутгсан юмыг бид нар ууж хордож байгаа нэг үйл явдал шүү дээ. Тэгээ ийм үйл явдлыг байсан зүйлийг этилийн спиртийг биднэрт арх гэж хэлсэн байгаа байхгүй. Гэтэл монголчууд бид архийг эдэний дээд гэдэг. Тэ? Тэгээ би ингээд энэ ердөө энэ үгний энэ одоо эзэн колончлол юу ч хийсэн ингээд үгэн дотор байт юм байна гэж анхны нээлттэй би энэ дээр хэлсэн байхгүй. Өөрөөр хэлбэл бид нар бол эдэний дээд арх гэж хэлж байгаа гэдэг чинь юу гэсэн үг вэ гэхээр 10 литр сүг эсэлдүүлээд аарцнаас нь шимийг нь аваад одоо 10 литраас 500 г шим гарах нь шүү дээ. Тэр аарсан дотор байгаа бүх энэ одоо сонин үйлчлэгээтэй зүйлүүдийг бид нар гаргаж аваад тэрийг нь халаагаад дуудаг ийм. Энд чинь бүр 10 литр сүү бусад одоо юу гэдэг нь тэр уург муург нь үлдээж байгаа шимийг нь аваад зөвхөн тэрийг авч байгаа байхгүй. Тэр шимийг авдаг байсан зүйлийг бид нар водка гэж водкаг тэд нар тэр үед хийжсэн хүмүүс нь Монголын арх гэж үгийг водкан дээр наачингууд монголчууд архийг одоо бол водкаг бие биендээ бэлгэлээд байгаа шүү дээ. Тэгээ гэтэл водка хор байгаа даа байхгүй. Яг ийм үгний төөрөгдлүүд гараад тэгээ би энийг засахын тулд одоо би арх гэдэг үгийг би аврах гад гэж дээ буцаад одоо хүмүүс арх муу байна архнаас олоо гэдэг байгаа үгүй архнаас олоод байгаа юм шиг энэ этилийн спиртээс олоод байна. Яг тэгвэл манай одоо шил надад бол яагаад тохирохгүй байх гэхээр манай аав ээж намайг төрүүлж яхад уугаагүй. Энэ гадны нэг юм хорт боцсон шүү дээ. Манай эмээ ууж үзэг. Өөрөөр хэлбэл манай бүх үедээ би анх удаа баг энэ спиртэнд өөрийгөө дасгаж байгаа юм. Манай үеийнхэн бүгд юм. Тэгэхээр тэрийг мэдгүй хэрэглээд донтоод одоо хорт авдар болоод амнаас алдаад байгаа хүмүүс маш олон байгаа. Тэгээ тэрийг нь аврахын тулд би ингээд ердөө этилийн спирт юу юм бэ? Одоо арх гэж юу юм бэ? Водка архны алгыг ингээд судалж байсан аахгүй. Тэгсэн чинь надад юу анзаарчихсан гэсэн чинь одоо ингээд яг физикийн асуудал гарч ирж. Энэ хорвогийн бүх юм ердөө энэ гурван хэмжээсээр байгаад байгаа. Тэ? Тэгсэн чинь биднэрт ямар хэмжээс өгөөд байх гэхээр одоо за водка дээр ярингууд за 1 литр водка. Тэгээд одоо спиртийн хүчин чадал 38 градус. Яг нэг ийм хэмжээс хүчээд байгаа байхгүй. Тэгэхээр 1 литр 38 гэдэг бидний хэмжээдэд боловч энэ нөгөө нэг бас 3 дахь хэмжээс байгаа шүү дээ. Тэр нь бид нар тодорхой байгаа байхгүй. Энэ водка. Тэгээд дээрэс нь одоо хэрвээ бид нэр 3 дахь хэмжээсээ одоо таны хэлж байгаа сая квантум шиг ингээд хэмжээ сурчих юм бол бүгд найрамдах Монгол ард улсын үед водка үйлдвэрлэж байсан Апо компани бүтээгдэхүүн энэ 3 дугаар хэмжээс нь хэд байсан юм бэ? Арчилсан гэж яриад байгаа өнөөдрийн хөрөнгөний Монгол улсын одоо водканы энэ 3 дугаар хэмжээс нь юу юм бэ гэдгийг тогтоох шаардлагатай байгаа байхгүй. Ягаад тэгэхээр бид энэ судалгаа хийж байхдаа маш олон хөдөөгөр яваад ахмадуудаа, ялангуяа ахмадуудаа асууж байгаа. Таны ингээд залуу байхад та ингээд водка уудаг байсан, арх гэж хэлээд уудаг байсан. Тэр үеийн водка өнөөдрийнхээс ялгаа нь юу их юм гэж байгаа байхгүй. Тэр үеийн водка хөлөнд ордог байсан юм аа. Ухаан сарууд байсан, хөлөнд орчдөг байсан. Өнөөдрийн энэ водка бидний оюун ухаанд орчод байна. Маш сони энэ дотор нэг юм сони юм байгаад байна гэдэг. Тэгээ би энэ хэмжээсийг ингээд хаагаад байгаа байхгүй. Тэгээ би энэ хэмжээсийг хайж байгаад юу болсон гэсэн чинь бидний манай энэ арх гэдэг одоо сүүний шим. Сүүний шимийн хэмжээг нь бас ингэж хэмжиж болж байна. Одоо жишээлбэл ингээд маа зөндөө олон гадны хүмүүст ингээд туршаад байгаа л да. Одоо Монгол ирсэн жуулчд ингээд дайлж байгаа байхгүй юу? Эхлээд халаахгүй гэж үзэж байна. Тэгээ тэр хүн ямар тэр оройд ингээд ямар байх нь вэ? Маргааш нь шаардлагаас хийж байгаа халааж өгч байна. Монгол хүн ч бас нэг өөр шүү дээ. Зарим тэднэр бол лактозын асуудлууд бид нар бол тэрийг шийдчихдэг болохоор. Тэгэхээр ингээд одоо Монгол архийг хэмжээ бодлын 12 градус. Ихэвчлэн вино шиг гэдэг шүү дээ. Яг нэг вино тэр юуны вино шиг амттай байдаг тий. За тэгээд 1 литр нь 12 градустай ингээд байна. Энэ хэмж 3 дугаар хэмжээс нь одоо хэрэг 100 гэж байдаг бол манай энэ архиныг магадгүй нэг 90 хүнтэй байгаа байхгүй. Одоо водкагийн магадгүй нэг 30 мөчтэй гэж ч юм уу тий. Яахаараа энэ тоогоо бид нэр өөрсдөө тоохгүй байна. Тэгээ энийг энэ судалгаа гаргахын тулд одоо таны энэ физикийн энэ ойлголт
маш чухал болчиход байгаа байхгүй. Тий, энэ дээр яг хөө зүгээр миний бодол. Аа. Физикийн манай физик одоо ер нь шинжлэх ухаанд маань шин чанар гэдэг юм их төлөв авч үздэг. Тэр нь болохоор нөгөө бидний ярьдаг бит буюу гурван дэлбэрийн чанар. Гэтэл өшөө жоохон онлайн физик ороод өшөө жоохон шинжлэх ухааны хөгжил гүнзгийрээд ирэхээр мөн чанарын тухай ярьдаг. Тий. Гэтэл одоо ингээл энэ Баттутган гэдэг хүний шин чанар нь юу юм гээл одоо Баттутган гэдэг өөрөө нэг бас нэг материйн хэлбэр. Тэгэхээр энэний шин чанар нь юу юм гэхээр одоо ийм өндөр тэднээс метр 60 өндөртэй, ийм бүдүү нарийнтай, ийм бор харьстай, ийм царай төрхтэй гэл ингээл богино хүүстэй гэл ингээл шинжүүдийг бол ярьж байна. Гэтэл Баттутган гэдэг энэ мөн чанар нь юу вэ гэхээр зэрэг энэ хүний тархин ийм, оюун ийм дотроо ийм зан чанартай ийм одоо төрхлөх арын шинтэй энэ төр гэдэг ингээд ийм хүн чанартай эсвэл ийм муухайч гэдэг юм ингээд мөн чанар ярьж болж. Гэтэл амин чанар гэдэг 3 дахь юм байна. Тэр нь бол өрөвчж байгаа багдгүй сүнсний. Тий, тэгсэн чинь энэ амин чанар, шин чанар, мөн чанар, амин чанарын тухай бол гурвангийнхын тухай номлодог нь миний олон жил ярьсан манай өвөг дээдсийн орчлын ертөнцийг цогцоор нь таньсан тэр мөнх тэнгэрийн ухаан дотор байж байгаа. Тэгээд одоо ингээд тэрэнд тайлбарлаа ингээд ярьсныг би зүгээр одоогийнхоо ойлголтын дээр хүмүүст амар байгаар буулгаад өгөнгөө чинь шин чанар гэдэг чинь өөрөө материалын чанар, мөн чанар гэдэг нь оюун санааны чанар, амин чанар гэдэг нь тэднийг бий болгосон их үндэс уугуул чанар. Их үндэс уугуул чанар. Тэгээ ингээд энийг одоо ингээд өвс ургамал дээр буулгаж байгаа байхгүй. Тэгээ өвс ургамал дээр буулгангууд үр гээд нэг жижигхэн юм байна. Зарим нь нүдэнд өртөн, зарим нь өртөхгүй шахав. Тэгээ тэр үр гэдэг нь өөр амин чанар. Тэгээ тэрийг хөрсөнд хийгээд дээрээс нь ус хийчихээр нөөдөг чинь соёолоод тэгээ ингээ гараад тэгэнгүүт одоо дараа нь тэр чинь салаа навч болонгуудаа цэцэг нь гараад цэцгнээс үрж авчихсан. Тэгэнгүүт тэр үр гэдэг тэр жогоо юм дотор энэ үндэс иш салаа мөчөр навч цэцэг үр жимсний бүх шинж тэнд дотор байж. Амин чанар дээ. Тэгээ багт нөгөө бүхий махыг өнгөлцөнд багтаацсан юм шиг. Тэгэхээр амин чанар байж иж бүх юм үүсдэг юм аа л гэж болж байгаа. Гэтэл тэр амин чанар гэдгийг бид нар өнөөдөр зүгээр ингээд дүүцүүлээд буулгаад нэг тоймлоод ойртуулаад ойлгол бидний нөгөө хамгийн их ойлгол сурснаар бол энерги ч юм уу сүнс ч юм уу тэгж ойлгоо. Гэтэл одоо амьд амтан болгон сүнстэй. Сүнс гэдэг чинь одоо энэ мөнх тэнгэрийн ухаанд хэлж байгаа хөгжингүүдэд ухаан л гэж байна. Гэтэл амьтны хувьд бол энэ сүнсэнд байх мэдээллийн төвшин, оюун ухааны төвшин арай буураа гэдэг. Ургамлах бүрд ороод хүн дээр энэ одоо сайн хэлбэр, дээд хэлбэр байдаг. Тэр хүн хамгийн оюун ухаантай байх чинь. Гэтэл эхийн хөвлөд одоо бүрлдсэн ураг 3 сар болоод одоо бие махбод нь яг ингээд хэлбэр төрхөө болоод бичдэг гэж байгаа. Тэгэнгүүт 3 сар болтол жирэмсэн ихийг бол арх сархад хэрглэж болохгүй, тамхи хэрэглэж болохгүй. Яагаад гэвэл хүүхдүүд чинь бие махбод яг бүлжиждэг. Тэгээ 3 сар болонгууд яг нэг тэнгэрээс сүнс нэгэл ордог. Тэгээ сүнс нь оронгууд бие махбод амьлуулдаг. Тэгэл хүүхэд 3 сар гарантаа эсвэл 3 сар хастай их хөвлөд дотор хөдөлж эхэлдэг. Тэгээд бие нь сүнс нь орж амьд. Буцаад нас ахлаа, өндөр нас насвлаа, сүнс нь биенээсээ гараа явахтал нөгөө бие нь амьсгал болж идэг задаа. Тэгэхээр тэр бидний яриад байгаа ирж очиод мөнх оршоод бидрийг үүсгээд энэ махан энэ бүх юм чи үүсгээд байгаа тэр нэг шалтгаан байна. Тэр шалтгааныг л амин чанар гэж хэлж байгаа байхгүй. Тэгэхээр одоо таны энэ дээр энэ жишээн дээр архины жишээн дээр ярихаар яг наадах чи. Гэтэл тэр хүн болгон өөр амин чанартай байж болох юм шүү дээ. Яг зарим нь ингээ аран шин ааштай болдог ахаар зарим нь бүр ингээ нэг яг энэ амин чанараас хамаарч байгаа байхгүй. Тэгтэл энэ тэр хэмжээнд үзэж байгаа юм тийм. Тэр амьдралын явцад бид нар юу хийж, юу ухаарч нөө ажил хийж хүн болдог гэхээр ямар ажил хөдөлмөр эрхэлж юу хийж бүтээснээсээ тэрэнд одоо тарих оюунаа даашлан мэдлэг боловсрол олж авах, нэрэл хайгуул хийн ухаарна, алдаа оноо туршлах суун энэ бүхнээсээ бид нар энэ амин чанарыг хураагаад явдаг байхгүй энэ амьдралаас. Тэгэхээр эцсийн энэ агуу. Тэгэхээр одоо манай нэрмэл архин дээр болохоор амин чанар нь одоо таны харуул жишээ төр яадаг ойролцоогоор 90 байна гэж. Алкогол архин дээр болохоор зэрэг энэ бол нэг нь бол муутгах байгаа. Нэмээ муутгах байгаа. Нөгөөт нь сүү. Энэ бол сүү. Нөгөө амин чанар. Сүү чинь нөгөө амьд ихэс өөр хөвгтэй амьд өгөх гээд хийж байгаа тэр энерги одоо юугаар арих юм бол том хүч өгöd шүү дээ. Тэгтэл ингээд дөнгөж ихэс төрөөд гараад ирсэн хөвг чинь авраагүй байдаг.
энергийн хуйггүй хамгаалтгүй байдаг. Тийм учраас үлгийнд монголчууд үлгийнд тэр тусмаа хоньны нэхээ үлгийнд үлгийтгэр тэр хүүхдээ аваараа маш хурдан бүрэлддэг гэсэн байна. Хамгаалагддаг. Энэ орон зайд байгаа муу энергиэс хамгаалагддаг гэсэн. Тэгээ хүүхэд нэг хөлсдөд идэг шүү дээ, тийм. Инээгээл суул шөнө уйлал цочоод тэр чинь бол одоо энэ авраа нэм авраа байхгүй учраас. Тэгээд хүүхэд өсөх тоолонд авраа нь төлжээд нэмэгдээ. Тэгээд нас үеийн түрэхэд авраа нь өөрийг хамгаалах хэмжээнд очдог. Тийм учраас энэ одоо энэ сүү чинь нөгөө тэр авраагүй энерги хамгаалтгүй хүүхдэд хөөрхий ээжийнх нь ангир ураг сүү уужээж нөгөө авраа нь төлждөг. Ягаад тэгэхээр энэ чинь яагаад эдэний дээд гэж хэлж байгаа юм чинь энэ бид нэр эргэлж байгаа бүх маах одоо юу чинь аарц маах бүгднгийнх нь дээр вэ гэсэн үг. Дээр вэ гэсэн үг. Манайхан тэгэхээр тэр утгаар нь хэлээд байгаа шүү. Тэгэхээр нөгөө 15,000 жилийн шалгуур давсан хамгийн сайн хүнсгээд дэлхийн одоо энэ хүнсний холбооноос манай засуу цагаа эдэг тодруулж байгаа. Энд чинь энэ амин чанарыг л нэлээд байгаа байхгүй нөтө. Тэгэл коронавирус бол дэлхийгээрээ сандарч байхад нөгөө дэлхийн эрүүл мэндийн байгууллагын хүмүүс энэ дээрээ судлаад ерөөсөө энэ коронавиг чинь ганц хүчтэй эсрэг сүүний хүчлээ. Тэгэл энэ сүүний хүчил чинь чацарган жимсэнд хамгийн их авалт юм байна. Тэгээ сүү цагаан эдэгээ хэрэгэлдэг чацарганаа иддэг хүмүүс энэнд чинь хамгаалагдаад ийм хажууд хилийн цаана орж ирэхгүй гэсэн юм байна. байхгүй шүү дээ. Энэ агаараар явчихлаа шүү. Тий. Одоо 11 сар үеэс 12-оос ингээд дэгдэж эхэлсэн. Бид нэр 1 сарын сүүл бараг 2 сар хилээ хаасан. Энэ хугацаанд чинь 90,000 хүн агаараар явж байгаа шүү дээ. Энд чинь нүдэнд харагдахгүй вирус юм чи. Тэгэхээр энэ амин чанар гэдэг юмыг ойлгож иж бид нэр ертөнцийн орчлонгийн оршихуг бүрэн таних юм байна. А яг хуу шинэ ухаанаараа дамжаад олон философийн ухаанаар дамжаад бид нар шинэ чанар мөн чанар гэдээ явж байна. Гэтэл монголчууд амин чанар гэдгийг таниад шинэ чанартай мөн чанартай нэгтгэхэд амин чанараасаа шинэ чанар мөн чанар ургадаг юм байна. Тэгэхээр одоо энэ амин чанарыг ойлгочхоор нөгөө биеийг үүсгэж байгаа молекулыг үүсгэж байгаа атомыг үүсгэж байгаа цөмийг бүрдүүлж байгаа протон, нейтрон, протоныг бүрдүүлж байгаа игэл бөөмс. Тэд нар ч амин чанар болж байгаа. Орчлонгийн бүх юм. Тэгэнгүүт тэр чинь тэр нүдэнд харагдахгүй нэг хоосон чанарт нэг бод чанарт хураалаага игэл бөөмс чинь энэ гурвын ихтэй байгаа бүх хэцүүлэг үүсгэж байгаа. Тэгэхээр квант онлын баталгаа нь үнэн болчиход байгаа. Хийсгэн буюу хоосон чанар бүхий одоо игэл бөөмс бодит бит зүйлсийг үүсгэж байна. Тэрийг үүсгэж байгаа бас нэг том хүч байгаа. Тий. Би дараагийн нэг юм би танаас нэг асууя гэж бодож байсан. Миний одоо энэ хайгуулын одоо би чинь нөгөө 2005 онд бадарчин болж байгаа шүү дээ. Тэгээ 2005 онд ингээ бадарчин болсон гэсэн чинь бөө хүмүүс наа шүүмжлээд оромжчихсэн. Одоо ч оромжтой хүмүүс байдаг. Тэрийг санаж байна. Тий. Бадарчин ямар бадарчин яадаг хэрэгч байна уу энэ тэргээ. Үгүй яг нөгөө нэг юм тийм нэг сонир муу үгнүүд байдаг шүү дээ. Өрдөө бадарчин яадгүй гуйлагчин нэг юм тийм. Гэтэл одоо сая нэг Сидардагийн кино гарч байна л да. Үндсэн телевизээр гарлаа. Тэр кино гарч иж энэ бадарчин гэдэг хүн чинь өрдөө материалыг энэ эд хогслоос гарцсан. ертөнцийн үннийг хайх гэж явж байгаа хүн юм байна гэдэг. Одоо монголчууд энэ кино гарахаас өмнө юу гэж боддог гэсээр будаа гэхээр ингээ тэнгэр дээр ингээ завлаа суудсан одоо нэг юм одоо юу гэдэг барууныхаар год гэж яриад бог гэж яриад байдаг. Тэр гэж ойлгоод байсан чинь энэ кино гараад гог Сидарта чинь будаа чинь бол цол юм аа. Одоо доктор профессор гэдэг шүү дээ. Тэгээ Сидарта бол зөвхөн л вангийн хүү байжгаад энэ нүүн материалыг бүх юмээс залах угаасаа залах шүү дээ. Яг бол багаасаа тэг өссөн хөгтсөн. Энэ алт мал тоохгүй шүү дээ. Юм үзээгүй хүн ч л нөгөө нэг одоо ингээд гадуур харж байгаа юм үзээгүй хүн хамгийн их юм зүүж хамгийн их ингэж өөргөө таниуд юм үзсэн бол тэр хамаагүй шүү дээ. Тэгээ Сидарта чи яг нөгөө нэг тэрийг яваад гэгээрэнгууд будаа болж байгаа маа гэдгийг одоо саяны кино үзүүлж байгаа байхгүй. Тэгээд хүмүүс дүнгиж будаа гэдэг байгаа юм чинь нэг юм бидний төсөөлөд байгаа шиг ингэж ертөнцийг бүтээдэг тийм юм биш юм байна гэж ойлгож байгаа. А миний хувьд болохоор яг энийг ойлгох асуудал болохоор 10 жил болсон юм. Би бол багасаа өөргөө буддист гэж боддог байсан. Яг бол манай эмээ буддист. Тэгээ буддист гэхээр яадаг гэхээр одоо юу гэдэг мааны бадмын хэмээн гэдэг нэг хэдийн уншдаг. Гантанд одоо юу гэдэг 7 хоног нэг удаа очиод өргөд өгөөд тэг мөрөгдөг тий. Эмээгээс уламжж ирсэн учраас би энийг манай эм гэж ойлгож байсан байхгүй. Тэгээ манай 10 жилд Аазууч манай 10 жилийн багш одоо анги даасан багш од гэрэл багш гэдэг манай 23 ердөө хамгийн тийм чанга багш. Аазууч ердөө би багасаа дандаа хамгийн чанга багштай харж байсан байхгүй. Тэгээ сайн сурч байгаа байхгүй. Хэрвээ зөөлөн багш байсан бол би одоо ийм байхгүй шүү. Тийм шүү дээ. Тэгээ азар ингээ дандаа хатуу ердөө тийм шаардлага тавьдаг. Тэгээ манай од гэрэл багш хэдийгээр нэг хатуу байсан ч гэсэн шуурганы голд их зөөлөн байдаг шүү дээ. Шуурганы нам байдаг шүү дээ. Яг ингээд хөөс алхны голд орчхоор анир чимээгүй болчдаг. Тэгээ манай анги дотор бол их анир чимээгүй гоё байсан байхгүй. Тэгээ багш болох тэр 90 онд чинь бид нөгөө нэг хаалттай нийгмээс гарч ирээд багш сурагч адилхан л эрэл хайгуул гарч ирсэн. Тэгээ манай анч нэг өдөр хэлжсэн ахгүй ингээд
Хүүхдүүдээ ингээд би тэр буддийн тухай ингээд уншлаа. Тэг ингээд ном олж ингээд судлаа. Багш хүн чинь өөрөө бас их судалж байгаа шүү дээ. Ямар тэр үед бид нар тийм ном байсан биш. 10 жил хичээл. Тэгэд нөгөө нэг юм гүн хаан хичээл орж хэлсэн философи хичээл. Тэгэд энэ буддизм гэдэг байгаа юм чинь юм юу биш юм бэ штэ. Одоо энэ ингээд зөв мөргөөд байдаг, одоо энэ баруунд яриад байгаа юм залбираад байдаг, одоо Крисмас шиг биш юм байна. Энэ буддизм гэдэг байгаа чинь гүн хаан юм байна. Гэдэг хэлсэн аахгүй. Тэгээд бид нар бүгдээр гайхсан. Ягаад гэвэл манай ингээд одоо ч гэсэн өнөөдөр гудамжинд ямар шашинтай вэ гэхээр би өчигдөр нэг дэлгүүрт ороод ингээд их чинь юу уншуулж ном уншиж байна. Одоо зургатаар ёо маа юм ээж юу баа гэж уншуулж байна. Тэгээд би ихчээс та ямар шашинтай ингэсэн. Ёо би буддайхан шашинтай шүү. Үнснийхэн шашинтай гинэ. Тэгэхээр бид ихсээ их та тэгээд энэ ном тариныг ойлгохгүй байгаа юм биш. Тэгээд танд яах вэ гэсэн. Өө тэгээд мохорлаад болдсон шүү дээ гинэ. Тэгээд би нөгөө тэр их буруу шүтээд байгааг нь ойлгодог болохоор. Тэгээд тэр багш надаа юу гэж одоо од гэрэл багш надаа ингээд бид манай ангийнхан тэгж ярьж байгаа байхгүй. Энэ бол буддизм гэдэг чинь гүн хаан байна. Ямар нэг юм олон талаас харах, амьдралын тэр юмыг тунгаан бодох. Тэ? Энэ одоо өөргөө тэр одоо гүн хаантай юм байт. Энэ бол зүгээр ингээд юм одоо буддаа надаа юм машин өгөөч, мөнгө өгөөч гэдэг зүйл биш юм байна гэж заажсан. Тэгээд нэг жишээ хэлж ирсэн юм. За одоо ингээд ширээ байна. Одоо манай багш биднэрт ингээд бид нар чинь одоо 8 дугаар ангийн хүүхдүүд чинь 16 маагатай л хүүхдүүд. За энэ ширээг энэ юу вэ гэдэг ингээд бид нэр лөө зааж байгаа. Тэгээд бүгдээс ширээ гэж байгаа. Тэгээд багш тэгж за та нар ингээд ширээ хэрэгэлдэг соёл өрнөсөл болсон учраас энийг ширээ гэж байна. Хэрвээ ширээ хэрэгэлдэггүй одоо аль нэг омгийн соёл өрнөслийн хүнээс энэ юу вэ асуух юм бол тэр омгийн энэ мод байна гэж хэлнэ. Хиний зүв бай гэж байгаа. Хүн энэ өгүүлбэр миний ертөнцийг бас л том өөрчилж байгаа юм. Нэрээ ертөнцийг харах хүн болгоны амьдрал сурсан зүйл эд чиглэсэн зүйлээс шалтгаалаад хүн бол ертөнцийг өөр хардаг юм байна гэдэг. Тэр багш зүгээр нэг л хичээлийн нэг 10 минутанд надаа ингээд одоо юу гэдэг нэг үүдийг нээгээд нөгөө үүдийг хаагаад өгцөх. Өөрөөр хэлбэл би тэр цагаас хойш жумаа гэдэг тэгэхээр болцсон. Тэгтээ тэр өдөр намайг дараагийн асуулт руу оруулсан. Ерөөсөө бурхан гэж юу юм бэ гэдэг. Тэгээ би ингээ бурханыг хайж авсан. Ерөөсөө 2005 онд бадарчин болсон гол зүйл нь бурхан гэж юу юм бэ? Тэгэл би одоо энэ христийн шашны христэн дотроос ортодокс гэдэг одоо үнэ алдарт ингээ тий протестант одоо католик янз бүр байгаа шүү дээ. Тэр болонд дээр нөсрүүлж байгаа. Яг аль цаг үед энэ урсгал гарсан энээс юугаар ялгаад тий одоо шил протестант гэж шашин байна христийн. Тэр ягаад гарч исэн гэсэн чинь одоо яг энэ христчин гарч ирээд ортодокс байжгаад католик урсгал гарч ирсэн юм байна. Католик нь яасан гэхээр одоо ертөнцийн одоо тэр одоо эдний хэлээр бол ертөнцийн эзэдтэй уулзахын тулд заавал Ватикан мөрөх хэрэгтэй. Одоо бид нэр заавал төвдөд мөрөх хэрэгтэй гэдэг шиг тийм. За тэгээд дээрэс нь ингэж байна. ертөнцийн эзэнтэй уулзахын тулд заавал латин хэлээр ярих хэрэгтэй. Одоо ерөөсөө тэр нэг даан чинь тэгж ихэлсэн байна шүү дээ. Хүн болгон латин хэл сурах боломж байхгүй. Тэгэхээр яах ёстой вэ гэхээр католик сүмд очиж тийм байна. Католик сүм мөргөл одоо юу өгөж, татвар өгөж. Тэгээд католик сүмийн одоо латин хэлээр ярьдаг тэр хамтангийн тусламжтай ертөнцийн эзэдтэй холбогддог тийм байна. Би тийчээ очиод Монголд яг ийм үйл явдал болсон байна гэсэн аахгүй. Өөрөөр хэлбэл одоо будда гэдэг хүн чинь энтгэн хүн шүү дээ. Түн биш аахгүй юу? Тийм. Яхаараа тэгвэл далаа бишилж байгаа аахгүй юу? Монголчуудаа та нар энэ нөө ном тарина монголоор уншаа. Яг энэ. Яг тэгвэл энэ тарина ойлгохгүй мааж юм яаж жөөрөө гэхээр бид нар тэр юу яриад байгаа үнэ хэрэгтэй зээ өглөө болгон босоод одоо эргэн тойрондоо сайн санаа түн болгоно гэж тусч явах юм бол тэр бүхний үйл юм буцаж ирээ те сайн сайхан үйл ингээд дэлгэрнэ буян дэлгэрнэ гэж байгаа юм л төвдөр уншиж байгаа шүү дээ. Одоо би жишээл Францд очиод буддийн сүмд орохоор Францаар уншиж байгаа. Англи ерөөлүүд л байдаг юм шүү. Тэгээ тийм юмэг манай Монголын хүн амын 80% нь мэдхгүй байгаа байхгүй. Одоо тэгээ би эхний төрөл Европ тэр нөгөө протестант гэдэг яагаад гарсан гэсэн чинь Германы тэр Мартин Лютер Кинг гэдэг нэг юм одоо юу гэдэг вэ? Тэр хүн үгүй яагаараа ингээд ертөнцийн эзэн бүгдийг бүтээсэн юм бол яагаараа би тэр ертөнцийн эзэнтэй өөрөө хэлээрээ герман хэлээрээ харьцаж бодсон бэ. Яагаад би заавал Ватиканд очиж Ватиканы захиргаат байд юм бэ гэд эсэргүүц зараад чинь дайн болоод тэгээ протестант шашин гарсан байгаа. Англикан гэдээ бас христийн бас л Ватиканаас өөрийнхөө нөлөөг авах гэдэг. Монголд болохоор төвдөөс өөрх нь нөлөөг авах хэрэгтэй шүү дээ. Энэтхээс авах хэрэгтэй. Буддийн гүйхэн бол агуу гүйхэн тий. Гэхдээ монголоор ойлгох хэрэгтэй байгаа даа. Тэгээд би ингээд хайгаад яваад байсан чинь буддийн гүйхэн дотор бурхан гэж үг алгаа. Бурхан гэж үг.
За төвдийн дотор би төвдийн зөндөө олон хүмүүстэй бас уулзаад яриа. Та нар ингээд буурхан гэж үг байна уу гэхээр бас тийм үг алга. Яг өсний ганц өөр бүрка, муурка гэдэг янз бүрийн ижил нэртэй. Одоо жишээлбэл манайх Будда гэж үгийг монголчууд өөрчлөөд бурхан болгоцсон юм аа гэж бас тайлбар явдیں۔ Гэтэл бид нэр буддын байгаагүй эзэн хааны үед яхаараа бурхан халдуун гэж байгаа юм бэ. Одоо энэ чинь маш том төөрөл гараад ирж байгаа. Өөрөөр хэлбэл бид нэр яг үндсэндээ 300 жилийн өмнөөс л яг үндсэндээ улаан одоо буддистууд болсон шүү дээ. Тэгээ улаан шар ууж хувааж манд. Тэрнээс өмнө бол бид нэр тэнгэрчтэй те. Тэгтээ шашинтай. Зарим овг аймагуд лалын шашинтай, зарим овг аймагуд христих, зарим буддист байсан шүү дээ, тий. Тэгэхээр надад яг олж мэдсэн зүйл юу байсан бэ гэхээр Монгол яагаад эзлэгдсэн бэ? Өөрөөр 300 жилийн өмнө яагаад колони болсон бэ гэсэн чинь манай бурхан гэж үгийг одоо нөгөө нэг мөнийхэн тэгсэн шүү дээ санаж нөө. Аав гэдэг бол танаа аав ч юм шээ. Аав гэдэг бол энэ хүн юм аа. Тий. Энэ аавыгаа дээдлүү сайхан. Тий, энэ аав. Өөрөөр хэлбэл манай бурхан гэж үгийг аваад бурхан гэдэг бол та нарын шидэд байгаа зүйл биш ээ. Бурхан гэдэг бол Будда юм аа гэд. Тэгээ одоо бид нар нөгөө нэг цул өргөтэй уул нь тэгээд би ингээд хайгаад байхгүй бурхан гэж юу юм бэ гэд. Тэгээд зөндөө олон Монголын сэхээдэн судлаач хүмүүстэй уулзаад байгаа. Тэд нар бүгдээрээ яг энэ бурхан гэж үг бол Монгол үгөө гэд. Бодлоод яриад байгаа байхгүй. Зөв хамгийн энгийн жишээ эзэн хаан одоо бид нар бурхан гэж үг дандаа өвөг дээдсийн бид нар бурхан гэдэг байсан юм байна. Одоо таны төрөний ярьж тэр үүсгдэг амин чанараа бурхан гэдэг. Одоо ч бид нар тэгдэг үстэй аав ээж байгаа амьд бурхад. Тэгээ бидний ах トゥ хамаадаас гадна дотны аль нэг ахмад хүн, залуу хүн биш. Ахмад хүн одоо нас барахад бид нар бурхан болсон гэдэг. Тий. Өөр танихгүй ахмад хүн нас барахад бид нар нас барсан талигч болсон гэдэг шүү дээ. Тий. Өөрөөр өөрийнхөө цусны төрлийн ямар нэг хүнээ бид нар заавал бурхан болсон гэдэг. Тэгээ бурхан гэдэг үг яалтчгүй манайх үг болоод байгаа. Тэгэхээр өөрөөр хэлбэл бид нар одоо ингээд 300 жилийн өмнө яагаад дампуурсан гол шалтгаан юу юм бэ гэхээр бид нар ингээд нэг бурхандаа ингээд галдаа одоо бурхандаа ингээд нэрээ дурдаа би одоо тэр огт тэр наа ингээд дээж өргөдөг те одоо тэнгэрт чинь бидний үг дээсэн сүнс байгаа штэ те тэгдэг байсан хүмүүсийг энэ нэг үг дээстэйг энэ холбоог нь таслаад шал хамаагүй юмд ингээд мохорлуулсан байгаа байхгүй. Тэгээ дээрээс нь тэр хамаагүй юмныхаа ятгахна номыг ойлгохгүй. Одоо ингэж байгаа байхгүй. Би зөндөө олон хүмүүстэй уулзаад ингээд та энэ төв хэлээр унших ёстой ш монголоор унших ёстой маа гэхээр үгүй төв хэл чинь бол юм нөгөө ариун хэл ингэнэ. Одоо өөрөөр тийм мохор сүсэг бид нар нөгөө нэг 24 онд юу зорсон бэ гэхээр бид нэг 300 жилийн мохор сүсэгт явсан юм байна. Энийг халах хэрэгтэй юм байна гэж бид нар халсан шүү дээ үнэндээ. Яг тэр үед бол зөндөө олон хэлмэгдэлт явсан. Гэхдээ тэхгүй байсан бол бид нар одоо усанд орж болохгүй. Усанд орж болохгүй гэж өвдөн шүү дээ. Тэ бактери өвчин тэ. Одоо зөндөө олон тийм нөгөө юунуудыг угааж болохгүй жишээлбэл. Буяа арилж. Тий. Тэгэл тэр бүх юмнуудыг яагаад хийсэн бэхээр устгах бодлого явсан байгаа байхгүй. Энэ хэдийгээр буддын гүнхэн агуу гүнхэн боловч энийг ашиглаад дайн хийсэн тохиол христийн шашинд ч байна, еврей шашинд ч байна, лалын шашинд ч байна. Тэгэхээр би энэ нөгөө нэг дэлхийг таарж явахдаа хайж авсан зүйл бурхан гэж юм хайгаад байсан чинь би бас бодчихлоо ш магадгүй нэр үнэхээр тэр одоо God гэдэг байгаа одоо тэр христийн яриад байгаа юм үнэхээр тэр бурхан юм болоо. Эсвэл аллахны яриад байгаа тэр Аллах гэдэг нь бурхан юм болоо. Тэгээ хайгаад байсан чинь бурхан гэдэг байгаа зүйл нь тэгээ бид нэр тэгж байгаа штэ тэнгэр бурхан. Тэнгэр нь бурхан биш ээ. Тэнгэр гэдэг нэг тустай бас том юм байна. Бурхан гэдэг тустай одоо элэг монголчууд нь холбоос үгээр хэлдэг шүү дээ. Элэг зүрх. Тий. Зүрх гэдэг нь яг энэ эд эрхтэн гэдэг зүрх биш. Элэг гэдэг нь эрхтэн талаасаа. Яг бид нэр элэгтэйгээ их холбоотой юм ярьдэн шүү дээ. Зүрх бол бид нэр зүгээр нөгөө нэг одоо нөгөө нэг юм насаас тий элэгчин бол бидний гол юм монголчууд гэдэг. Баруунд болохоор шил зүрхийг нэг үздэг. Тэгэхээр ингээд бурхнаа хайж авах энэ чухал явцын дараа би энэ Монголын хамгийн том төрөлийг олцсон байхгүй. Одоо би тэгээд энэ нэг амаа Facebook дээр ингээ амаа явсан хүнээс үг сонсгоо та нэг тэрийг нэг олж үзээрэй. Тэрэн дээр болохоор би энэ олсон юмнуудаа ингээ хүмүүс түгээдэг. Дээрээс нь тахмал уулзсад хэлээ. Одоо би ингээ залуучуудаа тэгээд миний гол зориод байгаа зүйл ихтэй бид нар бурхангаа авъя. Одоо би нэг гандан дээр очиод хэд хэдэн тийм уулзтал хийсэн байхгүй. Тэгээд тэднэрт та нар хэрвээ бурхан гэдэг үг үнэхээр танаа үг юм бол одоо энэ буддын гүү хааны үг юм бол та нар их сурвалжийг надад өгчөөч. Үнэхээр энэ муу юм бол бид нар их сурвалж надад одоо үндсэндээ 3 жил тэр ярьж байна. Хоёрт та нарын ном тарина монголоор уншаач. Энэ хүмүүс чинь амьдралынхаа одоо бас л амьдрал хэцүү байгаа. Гэхдээ мөнгөө ингээд танаас зориулаад өгч байна. Энэгээр та нар бүгдээрээ хаалж байгаа. Яагаад энэ хүмүүст зориулаад монголоор нь уншиж одоо хид хэдэн хийдүүд монголоор уншиж хэлж байгаа. Тэр хүмүүс чинь монголоор энэ нэг амар амгалан олж ойлгомоор шүү дээ.
тэгж дотоод ертөнцөө буддизм одоо ингээд хоёулангийн ярьж байгаа нь гурван ертөнц байгаа шүү дээ. Биетлэг, сүнслэг, оюунлаг гэдэг. Буддизм ч уул нь оюунлаг ертөнцийн ном л дээ. Тийм. Тэнгэрчдийн чинь сүнслэг ертөнц юм. Тэ? Тэгэхээр бид нар одоо энэ оюунлаг ертөнцийн хоолой сүнслэг ертөнцтэйгээ холж хутгаад үндсэндээ хорлоо очиод байгаа юм шүү. Яг тийм. Тэгэхээр яг одоо манай Монголын сургаал үг байдаг. Аавын бид хүнтэй танил захны бид газар үзэж. Тэгээ нүүдэлчин малчин ахгүй ч өөрөө ерөөсө хүнийг ингээд одоо байнга л явах үзэх харах. Тэгээ тэмцэх дээр. Тийм юм уу бас хүнд үлдээж идэг. Тэгээд бас нэг үг байдаг манай Монголын. Холыг үз ойрыг мэдгэж. Хүн холыг үзэхэд явдаг тусмаа өөрийнхөө ямиг ойрох юм илүү таньдаг юм. Тэгэхээр таны хувьд бол яг энэ таны мэдхүүн энэ том эрлийг хийсэн байхгүй юу. Тэгэхээр та дэлхийгээр яваад бүх юмыг үзээд бүх талаар нь үзээд олон улс орныхыг үзээд тэндээ явах болгондоо өөрийнхөө юмтай харьцуулж байгаа шүү дээ. Тэгэхээр хүн харьцуулах юмгүй бол таны мэдхүү бас их удаан байдаг. Гэтэл харьцуулах юм гараад ирэхээр хүн их хурдтай юмыг ойлгож эхэлдэг. Тэгэнгүүт та зөвхөн Монголдоо суугаад байсан бол зөвхөн л монголоор байгаад байна. Гэтэл улс орнууд өөр ард түмэн соёлын юмнуудтай очиод өөрийнхөө юмыг харьцуулаад ирэхээр хүний юмны сайн муу давуу сул талч ил тод харагдана. Өөрийн юмны сайн муу ил тод давуу сул талч ил тод үзэгдэнэ. Тэгэхээр нөө холыг үзэхээр ойрыгоо сайн мэддэг, сайн таньдаг болдог. Сайн мэддэг таньдгаас гадна хүний ухаант хэлдэг, нүд тайлдаг, тэгээд ухаант хэлдэг. Тэгээ хүн чинь одоо энэ авч байгаа мэдээллийнхээ ихэнх одоо 80-90% араагаар авч яана гэж байна шүү дээ. Тэгэхээр чинь тэгээ манай Монголд үг байдаг. Нүд бол сэтгэлийн төл, харц бол сүнсний төл гэж. Тэгэхээр энэ нүдээр орсон бүхэн цаашаа сэтгэл сүнс рүү шингэж идэг, мэдээлэл болж архивлагдж идэг. Тийм учраас хүнд илүү тогтдог юм байна. Унснаас, сонссноос. Тэгэхээр монголчууд яг энийг мэдсэн байсан учраас хүний энэ оюун санааны үйл явцыг мэдсэн байсан учраас холыг үз ойрыг мэд тэгээд нүд тайл ухаан суугдаг гэсэн. Тэгээд энийгээ баттгаад суусан цэснээс явсан тэнэг дээр гээд ингээ хэлчихсэн тий. Одоо жишээлбэл саяны үгүй шүү дээ. Тэгээд игдэх ингээд суусан цэснээс явсан тэнэгэн дээр нь бол хүмүүс явсан тэнэг гэж бодоод байдаг байх. Уул нь бол бүр тэнэг хүн хүртэл хүүрцгийгэрдэг байхгүй суудсан цэснээс дээшүү гэдэг. Тэрийг хэлээд байгаа болохоос явсан тэнэг гэдэг байгаа. Тэгэхээр манайхан нэг маш олон алдаа хийдэг үү. Өгүүлбэрийг манайхан ингэдэг байхгүй. Юмыг аягүй их мушгиж ойлгоно. Бас туйлшруулж ойлгоно. Савлуулж ойлгоно. Тэгээд ингээд харахаар би бас ингээл одоо энэ явсан суусан газардаа очиод ард түмнийг хараад, аж байдлыг хараад, соёлыг хараад, үг дэц түүхийг хараад ингээл явдгийг. Тэгээд ингээ харж байхад бол энэ яг тантай адил би ингээл нөгөө физикээр дамжаад квант онол нэг л өмсийн тодорхойгүй зарчим магадлалын онолоор дамжаад ингээл хоосон чанарын онол руу ороод сүлдээ парапсихолог руу ороод тэгээ эзотерик судал руу ороод тэгснээл ингээл Монголын бөөмөргөл тэнгэр шүтлэг гэж явцсан. Тэгээ эн чинь яг үнэндээ бол би энэ бүх юмны учрыг олохгүй л таньж мэдхгүй л яваад байгаа тань мэдхгүй аял болохоос би тэр шүтлэгтэн болоо суудсан хэрэг шүү байхгүй. Тэгээ ингээ явсан чинь бас юм сони юм таарсан. За энэ бурхан тэнгэр хоёрын ялгаа юу. Тэр би таньс нэг одоо хоёлоо ч нэг 2004 оноос одоо энэ судалгаа явсан шүү дээ. Дадаасаа тэнгэр шүтээ нэг дурдсан болохоор та хизэнээс тэнгэр шүтэнтэй болсон бай. Одоо манай үеийнх чи одоо бүгд нарт Монгол ард ус тэр бол та бүр ойлгомж байхгүйсэн. Гэтэл 1997 онд манай их хурл нөгөө газрын тухай хуулийг батлаад тэгээ 2000 оноос Монголд маш олон юм тэнгэрийн дуудлагууд гараад ирсэн шүү. Гинүүд маш олон бөөнөр гажээд хөө энэ дэлхийн ээжээс өөрөлдөл өөр газрын нохторгууд байхгүй гэдэг мессеж бол ердөө бүр 2000 оноос бараг 2010 оны үед өстө бүр бараг айл болгонд нэгэн бууж ирж байсан шүү дээ. Тэгэхээр таних яг энэ судалгааны үед гарч ирсэн үү эсвэл яг бол та тэр бүр одоо ингээд ямар нэг юм тулж ээж тэр хаалгыг тулж ээж тэр дээрээс ингээд танд одоо дахинд орж ирж байна. Зовлонгоор ойлгоцсон уу, судалгаагаар ойлгосон уу гэж хэлж штэ тий. Тэр нөгөө өөдрөө тулах яг юу болсон бэ? Тэгээ яг би ингээд хоёулан гар нь явсан. Тэгээд судалгаа маань ингээд шинжлэх ухааны үндэстэй, квант физикийн үндэстэй ингээд явсаад өгсөөл байгаач. Тэгээл явж исэн чинь ингээд Монголд олон бөөнөр олширчихсан. За тэгээд энийг судлаа. Тэгээ би Монгол судлал руу орохын тулд энэ улсын төв номоос над чиг их суусан баг. Бүхэл одоо тэр ардын аман зохиол, уран зохиол, тэгэл тэр ёс зан шил бүгдийг л уншсан. Ингээ явж байгаа. Тэгээ бүр ингээд малчин амьдралаар яваад хэрээд ингээд. Тэгээд
байж идэл ингээд нөгөө талд нийгэмд бүү олшроод явж байсан. Би бүгд сайн ойлгохгүй байсан. Та ч нөгөө нэг шинжлэх ухааны шинжлэх ухааны хүн шүү дээ. Дээрээс нь дагш шүү. Тэгээ чинь тэр үед чинь бас болохгүй шүү дээ. Авахгүй тэр чинь тэгээ ойлгохгүй шүү. Тэгээ ингээд нэг юм онлын зүй тогтлын юм байвал би барай авчдаг. Тийм байхгүй бол бас их үйл тоон тэгээ явж идэх гэсэн. Тэгсэн чинь ингээд энэ сорготон би хатны амаар дамжиж ирсэн энэ Монголын нүүдлийн соёлоор бадрах эцгийн алтан дэдгэр гэдэг. Энэ судартай нэг өдөр 2006 онд надад хүн авчирч өгч байгаа байхгүй юу. Тий. Тэгээд за чи миний дүү энийг л энэ нөгөө нууц судрыг та яриад байна. Уул нь бол амаар дамжуулах хэрэгтэй судар өстэй тий. Тий, энэ амаар дамжиж ирсэн судар. Амаар дамжиж. Гэхдээ одоо бичсэн байна тий. Одоо бол бичмэлээр гарцсан байна. Тэгээд тэр ах маа надад тэгсэн. Чи энийг нэг уншаад үзтээ. Уг нь олон хүн уншсан байна. Тэгээ би нэг л учрын ах нь бол ийсүү хэд уншаад дийлэхгүй. Чи нэг уншаад үзтээ бас физикийн мэрэгчлээ хүн гэдэг. Тэгээд би чинь энэ физикээсээ гараагүй. Тэгээ өнөөдхийг ингээд уншсан чи би нэг ер нь нөгөө физикийн онлайн физикийн том онлуудаар бөмбөгдсөн гүн ухаануудаар хөнгөцсөн миний тархич бас нэлээд задарсан бас ойлгохгүй гэдэг юм бараг байхгүй болсон байж. Тэгсэн чи ойлгоцсон. Таны тархич нь барууны ертөнцөөр хүмүүжсэн манаас барууны програм. Миний тархины ерөөсөө мэдээллийн тэр энерги нийлэхгүй байгаа юм чинь. Тэгээ би бүр ингээд гацаа. Тэгээд тэгтээ шантраагүй. 2 сар ингээд уншаал ноцолдоол тэгээд нэг барьж аваад нэг тавиал нэг барьж аваад нэг тавиал хүнд байт. Тэгээ ингэж жаал 2 сарын дараагаас гинтхэн ойлгож ирсэн. Нэг тэр ном надад нэгдэж эхэлж байгаа. Энэ үг чинь ингэсэн үг юм бэ? Энэ өгүүлбэр чинь ингэсэн үг. Энэ чинь ингэсэн утга санаа юм шүү дээ. Тэгээд тэрнээс хойш би одоо өнөөдөр 2006 он орж байгаа шүү дээ. 2006 оноос хойш өнөөдөр ингээд 6 он орохоор 15 жил. 15 жил. Тэгэл одоо энэ ном миний ширээний ном, миний чийжний ном. Тэгэл ерөөсө байнга л энийг бодж идэг, үзэж идэг, ухаж идэг, тонгож идэг ийм л босолд одоо 15 жил ухаад би энэ юмс. Тэгээ ингэсэн чинь эндээс би учрыг олсон. Бөө мөргөл гэдэг чинь харьцангуй одоо тэнгэрийн чиглэлийн замд орсон хүний одоо манайгаар бол шинжлэх ухааны мэдлэг чадвар олж авахын тулд цэцэрлэгт ороод сураал, дараа нь сурагч болоод, дараа нь оюутан болоод, дараа нь бакалавр болоод, магистр болоод, доктор болоод үе шатгаар ингээ агчаа штэ. Яг тэрэн шиг одоо тэнгэрийн мэдлэг сурахаар зэрэг суралцаад явхаар энэ чинь нөгөө эхлээл улаач болт юм байна. Тэгэл дараагаар нь тэр удган зайр ингээч юм болт юм байна. Тэгээ дараагаар нь бөө болт юм байна. Тэгээ явж байгаа дараагаар нь тэнгэрчлэгтэн болт юм байна. Тэгээд эцэст нь тэнгэр заяатан болт юм байна гэдэг ингээд тэнгэр тархитан болдог, тэнгэр заяатан болдог. Тэгээ энэ зүй тогтлыг ойлгосон байхгүй. Тэгээд ингээд яваад энийг хөөгд исэн чинь орчлонгийн оршихуун үндсэн хууль гэж хэлэх юм да одоо ойлгомжтой хэлбэл яг хэлээр нийлвэл орчлонгийн оршихуун түгээмэл хууль түгээмэл хуулийг л таньж байгаа. Тэгээ тэр түгээмэл хуулийг ингээд ойлгоод ирсэн чинь ерөөсөө орчлонгийн оршихуун нууц задарч ирж байгаа. За одоо ингээд одоо юм өөр хараад байна шүү дээ. Тэгээд орчлонгийн оршихуун нууц ингээд миний өмнө ил болоод ирж байгаа. Ил болоод ирэнгүүт чинь би бүх юмыг манай монголчууд их Монгол улсын хүрээнд малчин амьдрал нүүдэлчин соёлын хүрээнд оршин амьдрах ухаан хөгжил дэвшлийнхэн өчүүхэнч зүйлийг энэ үнэн захируулж хийсэн байгаа. Бүтээсэн байгаа. Тэгэхээр Монгол хүн гэдэг чинь ерөөсөө энэ байгаль хадаад би одоо бас нэг тайлбарлаж. Тэгэхээр энэ байгаль өөрөө амьтан учраас байгалаас амьд амьтад үүсдэг юм байна. Байгаль өөрөө оюун ухаантай учраас байгалаас оюун ухаантай хүн бий болсон юм байна. Тэгэхээр тэр байгалийн орчлонгийн өөрийнх нь тэр өөрийг авч явдаг тэр оюун ухаан нэг л Чингис хаан мөнх тэнгэр гэж хэлсэн. Тэр нь хамгийн дээд түвшинд хөгжсөн, соён гэгэрсэн, орчлонгийн оршихуун түгээмэл хууль, орчлонгийн оршихуун нууцыг таньсан тэр дээд оюун ухаан байсан. Тэрийг л Чингис хаан мөнх тэнгэр. Тэгтэл энэ тархин одоо энэ тэнгэрийн онлоор бол энэ тархинд оюун ухааныг бол газрын оюун ухаан гэдэг. Энэ бидний чэйжэнд энэ өрд байгаа энэ одоо сүнс гэж ярьдаг юмыг бол тэр мөнх тэнгэрээс татчирсан хөгжингүү дээд оюун ухаан гэж үздэг. Бид нэр одоо нэг энэ нэг төмөр байгаад байдаг шүү дээ. Баатрууд ч байдаг, бөөнөр байдаг. Тийм. Тол. Энийг та надад тайлбарлаад өгдөг. Яг зарим нэг ойлгомжтой юм да тань. Тэр нөгөө бид нар чи ингээл хайрлах, дурлах, гуйных, гутрах. Одоо ам бол энэчээ байдаг шүү дээ. Одоо энд бай. Тэгэнгүүт яг энэ дээр л ингээл иш уруу тарин газар өнцглээд идэг шүү дээ. Тэр чи яг бидний нөгөө сүнс оршдог газар. Тэгээд тэгэнгүүт чинь яадаг вөхөр энэ толгойн доторх оюун ухааныг бол газрын оюун ухаан гэж. Энэ доторхыг нь болохоор тэнгэрийн оюун ухаан гэж. Газрын ингээд их сургуульд сураад, боловсрол олоод, уурах тарих хөгжөөд, онлын сэтгэлгээтэй, онлын мэдлэгтэй болоод ингээд
гүн ухаанлаг мэдлэгийг хураагаад ингээд хүний оюун санаа оюун ухаан хөгжөөд ирэнгүүт энэ газрын оюун ухаан чинь энэ сүнсний тэр өндөр хөгжилтэй оюун ухаантай хөгжлийн хувьд ойртоод ирд юм. Ойртоод ирэнгүүт энэ сүнс нэгддэг юм. Сүнс нэгдэхээр энэ тэнгэрийн хөгжингөө оюун ухаанаараа хүн одоо энэ байгалийн тэр дээд оюун ухаантай харьцаж өгдөл мэдээллийг юмыг авч чаддаг. Гэтэл одоо бид нар компьютерийн технологиор буулгаа хэлэхээр бидний энэ сүнс гэдэг юм чинь бид нар өмнө олон төрөл хүн амьдраад ирсэн. Тэр төрөл болгондоо бидний сурсан, мэдсэн, ухаарсан гэгээр бүх юмыг архивлцсан байт. Тэгээд энэ тархин дах буюу газрын оюун ухаан хөгжөөд энэтэй ойртоод ирэнгүүт энэ нэгдэнгүүт эндээс тэр бэлэн өмнөх төрлүүдийн бэлэн мэдлэг чадвараа гаргаад аваад бид байдаг шүү дээ. Хай зүүн совингоор хийгээд чи тэр байхгүй. Тэгээд энийг эндээсээ юм авч гаргаж ирэл. За энэ дэх юмнаас илүү дээд түвшний юмыг бид нар энэ дээрээс тэр байгалийн оюун ухаанаас аваад хэрэгэлт юм байна. Тэгэхээр тэнгэр тарих, тэнгэр заяа гэдэг нь ийм юм байна. Ингэж л сүнсээ нээж энэ тэнгэрийн оюун ухаанаа нээж ашиглахыг л тэнгэр шүтэн гэж хэлээд байна. Тэгэхээр энэ бөө мөргөл гэж ярьдаг мөртөө тэнгэр шүтэн гэж ярьдаг. Энэ шүтлэг биш. Тэ. Одоо ингээд залбираад мөргөө зан үлийгээд аврал гуугаад биш. Өөрөө энэ байгалийн дээд хөгжингөө оюун ухаан шиг л энэ оюун ухаанаа хөгжүүлээд нээгээд ашиглаж чадвал байгалийн оюун ухаантай шууд холбоо үүсгэж байна. Тэр нөө Чингис хаан ч дээшээ ингэж байгаа л харьцчихдаг байсан чинь бүх учир нь гарч ирж. Тэгэхээр энэ сүнс гэдэг чинь бидрийг үүсгдэг амин чанар. Энэ сүнсэнд ямар амин чанар вэ? Энэ бие махбод, энэ тархинд оюун ухааны ажиллах тэр талаас өнцөг бүх юм чинь энүүгээр шийдэгдэх. Ийм нарийн юм дээр гарч ирж байгаа. Тэгэхээр тэр амин чанар гэдэг байгаа чинь бидний яриад байгаа тэр тэгээд квант онолд ингэж байгаа. Энэ бурхан ч гэнүү, тэнгэр ч гэнүү. Энэ бол нэг л бүхэл квант оршихуй. Ерөөсө оршлонгийн орших бол өөрөө квант орших. Квант орших гэдэг нь орших гэдэг нь нөгөө 3D бит хэлбэрт байдаг. Тэгээ энэ бол зөвхөн л оршлонгийн орших бол ерөөсөө квант орших. А квант орших бол нэгэн зэрэг хэдэн сая живаа төлөв байдалд нэгэн зэрэг оршиж чаддаг гэж. Тэгэхээр нэг түгээмэл ийм нэгдмэл цогц орших байна. Тэр нь хичнээн ч сая живаа тоомшгүй олон төлөв байдалд нэгэн зэрэг оршиж чаддаг. Одоо жишээлбэл Монгол гэх юм шүү дээ. Монгол гингууд бүгд одоо сая корона болоход бидний бүх хэдийгээр ингээд бүгдээр хичнээн зөрөлддөг, хичнээн олон хуваагдсан байсан чинь нэгдмэл болчихж байгаа юм. маш богино хугацаанд оюун санааны нэгдмэл байдаг. Энэ чинь нөгөө цаана нэг юу оршихуй дээр хурж байгаа. А тэгэнгүүт одоо энэ квантын энэ физикийн гаргаад ирсэн энэ онолыг одоо тань дээр над дээр болгох юм бол одоо амаагийн нэг дүрэн нэг төлөв нь энд надтай ярилцсан. Нөгөөх нь тэнд Америк руу онгоцсон гэсэн чинь. Нөгөөх нь тэнд гудамжинд машина барьж байгаа. Нөгөөх нь гэртээ хоолоо хийж байгаа. Нөгөөх нь одоо яадаг чи ажил дээрээ ширээн дээр ажиллаж байгаа. Тэгэхээр одоо нэг бидний энэ нэг квант төлөв байдал гэдэг бол хязгааргүй олон энэ дүр байдалд зэрэг оршиж байна. Тэгэхээр орчлын ертөнцид байгаа энэ тоо томшгүй одоогийн одоо НАСА-гийн судалгаагаар гаргасан 1000 гаруй тэрбум галактик гэж ярьж байна. А тийм 1000 гаруй тэрбум галактик. Тэр нэг галактикт одоо манай Тэнгэрийн зац галактик дотор ойролцоогоор 13 орчим тэрбум хот байна гэж. 2000 гаруй жижиг гариг, 9 их гариг байна. Ингээл манзар юу ч үгүй харанд нүднэл тоо. Гэтэл нэг л галактик юм. Тэгэхээр 1000 гаруй тэрбум галактик энэ галактик чи өөрөө тэр тэнгэрч гинүү бурхан ч гинүү тэр нэг том ерөнхий түгээмэл одоо нэгдмэл тэр квант оршихуйгийн хязгааргүй олон дүр байдал. Би одоо жишээлбэл ингэж боддоо сая ингээд дэлхийг тойрч ирээд одоо бид нар бол хүн гэдэг амтан бол бактери юм байна. Одоо бид нар дэлхийн ээж гэдэг шүү дээ. Дэлхийн ээж ялч амьд байгаа байхгүй. Одоо өөрийн 5 үе мөчтэй одоо хүл гар бол авторгуу тэргүй шүү дээ. Тэгэхээр 5 твтэй тий. За тэгээд гол горх нь бол ингээд суцсан тий. Одоо хүнтэй адилхан 60% нь устдаа гэдэг ингээд яг нэг хүн шиг байгаа байхгүй. Тэгээд энэ хүн дээр бид нэр бактериуд байгаа байхгүй. Гагцгүй одоо бид нэр вирус болоод эхэлж байгаа байхгүй. Одоо нөгөө нэг 25 дараа болж эхэлж шүү. Тэгээ би ингээд нэг маш одоо ингээд явж ирснийхаа өмнө бол би бас л барууны програмаар явсан. Гэхдээ бас тийчээс анх юм их байна. Байгаа. За дараа нь би Монгол соёлоо ингээд монголчууд юмыг юу ярьд. Энэ хоёрыг ингээд нийлүүлээд эхэлсэн чинь надад бас юм харагдаад эхлэхгүй юу. Тэгээ надад одоо юу харагдсан гэсэн чинь одоо би ингээд цаг тоол гаргаад байгаа байхгүй. За 2000 онд 2000-аас 2001 онд бид нэр 100 болсон. Тэ? Дараа нь 9 жилийн дараа 2010 онд би яг бадарчлаад ирж яхад бас дахиад 100 болоод бас 10 сая гаруй тий. Малаа алдсан байсан. Тэгээд энэ ингээд үйл явдлаа тоолоо. Одоо шийдэл нодлын ингээд зүүн түүмэр гарсан. Тэгээ энэ юу болж байгаа нэхээр дэлхийн ээж одоо өвдчихэд байна. Одоо хүнээр бол би нэг хэсэг ингээд даарч эхэлдэг. Дараа нь халуурд шүү дээ. Одоо нодлынгийн зүүн бол халуурсан шүү дээ. Магадгүй энэ зүүн ч халуурах байх. Тий. Тэгээд халуураа дээрэс нь
Одоо энэ корона гараад ирж байна. Энэ корона яагаад гарч байгаа гэхээр энэ нөөний дэлхийн ээжийн дархлаа. Яг. Одоо бидний биед чинь нэг юм эсрэг биетүүд байдаг шүү дээ. Одоо вирус, бактери эсрэг. Жохон баланс эвгүй болчиход. Тий. Тэгэхээр энэ корона бол байнга байдаг гэж байгаа байхгүй юу? Бас нэлээд уншлаа. Энэ ямар учиртай гэсэн чинь зөндөө олон корона байж л байдаг. Ердөө хорвоод би чинь тэр нөгөө нэг Эбола гэдэг газараар яваад бас зөндөө олон аюул тулсан. Хэдэн мянган төрлийн вирус газараар явсан. Тэгээ Монгол хүн бас ингээд амьд гардаг юм байд юм байна гэж би ойлгож ирсэн байхгүй юу? Тэгээд ингээд энэ одоо энэ вирус гэдэг одоо корона гэдэг зүйл чинь яг чинь нэг команд авчих шүү дээ. Битгч. Яг. Тэ? Одоо бидний дархлааны систем чинь бас тийм шүү дээ. Тийм шүү дээ. Юм болгон дээр байлдаад байхгүй шүү дээ. Ингээл 50 байж байгаа л яг жоохон эвгүй болоод гинт халуурдаг. Одоо ингээд халуураад хөлсөөрөө нөгөө бүгд гадны гарах гэдэг шүү дээ. Хөөж гарах чинь. Яг тийм үйл явдал дэлхийн ээж дээр. Тэгэхээр бидний хүн одоо нөгөө нэг дэлхийн ээжтэй адилхан юм бол яг хүнтэй болж байгаа үйл явдлаад дэлхийн ээжээ бас дүгнж болох юм. Эсвэл дэлхийн ээжийн болж байгаа үйл явдлыг яг хүнтэй буулгаж эмчийн хувьд ойлгож болж байгаа байхгүй. Тэгэхээр одоо бид нөө цаг тоол руу одоо би ингээд нэг давтамжууд байгаад байгаа байхгүй. Дэлхийн юм дээр тийш ингээд оруулж үзээд байгаа. Тэгээд ямар үйл явдал болохоор би жишээл 2010 онд ингээд миний ярилцлагууд байдیں۔ За одоо ийм үйл явдал олноо ингэ шүү. Энийг анхаараарай гэдэг. Тэгээд тэр яг болоод эхэлж байгаа. Тэрний үйл жинэхээ би зүнч биш. Зүгээр одоо энэ нэг байгалийн энэ ертөнцийн хуулийг зүй тогтолцоор нь хэлээд ойлгочод байгаа байхгүй. Тэгээ одоо миний дараагийн юмуд ингээд би бас ингээд бичээд одоо энэ ном гаргаад байгаа байхгүй. Одоо энд анхааръя. Одоо шийдэл 7 дугаар ном болохоор ирээдүйн зөвнөл гэдэг ном гарч байгаа байхгүй. Одоо ингээд нэг 9 сард гарна. Тэрэн дээр болохоор хэрвээ бид нэр одоо энэ ингээд нэг юм хязгаар толчиж байна. Одоо манай энэ дэлхийн ээж нэг өвдөл нэг л муудах юм бол эргэлэн зогсвол яах вүлээ. Жишээлбэл эсвэл бөөр нь одоо тэнгэр нь байхгүй одоо энэ дархлаа хамгаалдаг юм байхгүй бол яах вүлээ. Одоо аавра хүнээр бол аавра дэлхийн ээжийг хамгаалж байгаа тэнгэр эцэг биш үү. Одоо энэ дээр би одоо өөртөө байгаа мэдээллийг хуваалцъя. Тэгэхээр би бас энэ дээр их анхаарал тавьдаг. Тэгээд одоо ингэж байгаа юм. Сая 3 жилийн өмнө хаа Америкт одоо тэнгэрт ингээд нөгөө хар шоу нисээд өдөр яг ийм цаг сүргүү. Тий. Тэгээд сүргэлсэн хэдэн сая чим хар шоу нисээд барангийн шоу. Тэгээд бүр ингээд нарыг хаагаад тэнд бол ингээд шүн болж байгаа юм шиг болж байгаа. За тэр бол ингээд мэдээлэл нь байж байгаа. Гэтэл нодлон жил одоо 19 оны 5 сард Москвад тагтаа шоу тэнгэрт хичнээн сая гарч ирээд бас ингээд бүр ингээд бүрэнхий болж байгаа юм шиг болгоод нарыг хаагаад. За тэгтэл сая нодлон жил 19 оны дохиод ирсэн нэг мессеж 19 оны 107 сард Австрали төвд далайн эрэг дээр 2000 гаруй халим том жижиг халим гарч одоо өгч байгаа байхгүй. За тэгсэн Английн далайн эрэг дээр 2 сая орчим далайн янз бүрийн амьтад гараад өгч байгаа. За гэтэл сүүлийн үед ингээ манайх таны яг хэлдэг тэр юу. Тэгээд сая ингээд сүүлийн 3 жилийг л аваад үзгээд 100 болгон ямар нэг хорхоо шавж дэнгээр их нүүдэл явж байгаа. Одоо бол амар юм ба. Одоо өсгөлөө хэлэх чинь араа. Тэгэл өнгөрсөн 100 манай говьд нэг ийм хар хорхооны болсон юм уу те? Болсон. Амар тэр малчид бол говьд одоо малчид бол ерөөсөө гэр орон би тэнд яг очисон байхгүй да очиж таарс 7 хонс. Маш хөт ерөөсөө бүр өвөр хүнжил дотор битүү хар хорхоо унтаж болохгүй. Тэгэхээр манай хэвлэл мэдээлэл цацаагүй тийм. Цацаагүй нэг мэдэхгүй. А тэгэхэд өнгөрсөн 100 өвөр Монголд ийм нарийн явшууд хар хорхоо гэдэг энэ голионы ирийн яг урт ийм шүх одоо хавхад тэрнийг нүүдэл явж байгаа байхгүй өвөр Монгол. Тэгсэн чинь тэрэнд хатгуулаад 10-аад хүн нас урж байгаа байхгүй. А тэгэхэд Улаанбаатарт яасан ихээр ерөөсөө дингээр их юм нүүдэл болж байгаа. За энэ мэтчлэн ингээл 100 болгон юм болж байна. Байгальд өмнө бол болдог байсан. Гэхдээ ийм давтамжтай ойрхон бол амар байгаа даа. Давтамж нь ойрхон. Бараг л 100 болгонд ингэж. За тэгсэн нодлон жил Сибирийн төмөр гарлаа. Энэ жил Австралийн төмөр гал ингээл. Тэгээ би тэгсэн чинь би энийг анхаарад энэ яагаад байна да. Тэгээ газар хөдлөлт өөрөө бол нөгөө нэг бид нар газрын тосыг нь авчихаар чи энэ төвд чи хооронд ингээд зөрчлөл хийж байна. Газрын хаан цагуулгаараа. За тэгээ ингэсэн чинь дэлхийн геофизикийн эрдэмтэд энийг судалж байгаа. Геофизикийн эрдэмтэд судлаад баг гараа судлаад нодлон 9 сард мэдээлэл нь цацагч эхэлж байна. Тэгээ би тэрийг олж унсаа л да. Тэгсэн чинь ингэж байгаа байхгүй. Ингээд сансраа байгаа байрлсан хиймэл дагуулаас судалгаагаа хийж байна. Өөрсдөө газар дээр нь геофизикчид яваад үзээ судалгаагаа хийж. Тэгсэн чинь одоо Африк твийн нутаг 3000 км газар хагарцсан. Газар хагараад ингээд маш анцав гарцсан. За гэтэл Аз Европын төв бол бүр гүнээс ингээд том хангалгаар хагарч эхэлж байгаа гэж байна. Одоо удахгүй хэдэн жилийн дараа гадарх дээр. Тэгээ ерөнхийдөө дэлхийн их газрууд, хөөрэ газрууд хуваагдах хагарах үзэгдэл эхэлчлээ гэж геофизикчд үгээс. Тэгээ энэ бол юуг тохиолж байгаа юм хэрэг удахгүй манай дэлхий дээр
одоо галуу юулын гэдэг шиг процесс болох үедээ гэдэг Ерөнхийдөө бол болох гэдэг тийм байгаа шүү дээ. урьдчилан тийм дүгнэлтийг хийдсэн байгаа байхгүй. Тэгэхээр нөгөө эн чинь бидний хүүхд байхад эмээ өвөө домог гэж ярьдаг шүү дээ. Удахгүй усан галуу дэлхийд үлэн тэгэхэд одоо нэг өндөр уулын орой үлдэх юм гэлээ, тэнд цөөхөн үлдэх юм гэлээ, тэдрээс тараагийн соёл иргэжлийн шинэ хүмүүс үүсэх юм гэлээ энэ төр. Одоо тэр эмээ өвөгийн багт ярьж ирсэн. Нөгөө домог юм чинь одоо баг биелэх тийм. Тэгэл говь далайн хүн байсан шүү. Тэр чинь бас амар байгаа. Говь далайн хүн байсан. Одоо тэгэхэд одоо энэ хуурай газрууд хаграад энд чинь усал гарч ирж шít. Далаа тогтоод хуурай газрууд нь нөгөө хамаг баялагын шахуу авцсан. Тэгэхээр дэлхийн өөрөө амьд систем, амьд тогтолцоо, амьд амьтуучаас өөрөө амьд эвлэхийн тулд өөрийгөө хамгаалж байгаа процесс байгаа байхгүй чинь. Тэнгүүд бид нар чи хуурай газрын бүх баялагыг ухаан авцсан. Тэнгүүд газрын гагнаасууд байхгүй болсон. Ингээл бүх юм хөдөлж эхэлж. Тэгээд тэр далайн амьтад яагаад тэр олон саяараа олноор гарч ирж ирэг дээр гарч ирж өгөх вэ гэсэн чинь нөгөө газар их газрууд хаграад хуурайшаад ирэхэд дэлхийн цөмийн нөгөө Цельсийн 6000 градустай халуун хий чин дээшлээд ирэхэд далайн амьтад байж чадахгүй нөгөө ус нь халаад тэгээд байж идэв гэж байгаа байхгүй. Тэгэхээр бид нар миний харж байгаагаар би бол одоо энийг олон жил номдоо өвчлэгдсэн дээрээс. Ерөөсөө одоо бид нар нэг дарлагдагч анги боол эзэн боолчлагч гэж ярьдаг. Тэгвэл одоо хүн төрлөختөн бид нар буруу оршсныхаа гайгаар, буруу амьдрсныхаа гайгаар бид нар байгалийн жам ёсны эсрэг энэ суурийн иргэншлийг байгуулсан. Энэ суурийн иргэншил байгалийн жам ёсны цогцоогүй. Тэгэнгүүт яаж яах нөхөр зэрэг нөгөө хүн төрлөختөн чи өнөөдөр өөрийнхөө оршихуг амьдрахуг бодож яваал ийм том хоцорон ийм их байшин бариад байхаар байгалаа боолчлоод байгалаа таглаад байгаа. Байгаль өөрөө хүн төрлөختний боолчлт өртсөн. Энийг би бас олж ирсэн. Энэ нөгөө нэг буруу номлолтой холбоотой юм байна. Одоо жишээл еврейчүүд гэдэг байгаа тийм. Одоо еврейч нөгөө Тоора гэдэг нэг номтой нөгөө юудын шашных нь сургаал байгаа шүү дээ. За тэр нь Тоора ч ингээд яванда Христ гарч ирээд тэгээд Библи болсон шүү дээ. Одоо Библи чи хоёр номтой. Нөгөө нэгдүгээр ном нь хуучин гэрээ гэдэг нь бол Тоора шүү дээ. Шинэ гэрээ гэдэг нь одоо юу гэдэг юм бэ те. Тэрний тэгээд Христийг судлаад эхэлж байгаа. Гэсэн чинь Христ чинь тухайн үедээ уул нь бол ингээд түүний номлыг одоо шашин маш одоо мухар сүг болоод ингээд явуулсан болохоос тэр үед бас л нэг гэгэрч юм байсан байгаа байхгүй. Өөрөөр хэлбэл ингээд яг л ертөнцийн тухай яг л үнэн юм хэлээд байсан. Тэгчээ боолчлын эсрэг тэмцээ. Еврейчүүд бол Христ үздэг юм бэл. Ягаад бол Христ нөгөө нэг Ромчууд эсрэг тэмцээд байгаа байхгүй. Колоничлын эсрэг босдоо зарлаад байна шүү дээ. Тэгээ Христос бол зөндөө одоо еврейчүүд алуулсан гээл те. Гэтэл Христ одоо шил тэгж байгаа байхгүй. Үгүй та нар хэрвээ ертөнцийн эзэн гэдэг та нар итгэж байгаа зүйл энэ ертөнцийн энэ гоо үлдсэн бүтээсэн бол та нар ягаад наар дээр гэдэг мөнгөний татвар нь хураагаад ийм алтан дээвэртэй байшин бариад байгаа юм бэ? Жишээлбэл тийм нэг гэгэрч хүн байсан байгаа байхгүй. Тэгээд энэ Христийн шашны энэ одоо энэ Тоора моород байгаа номлын хамгийн том аюул нь юу гэхээр одоо анх Адам Ева гэл нэг домог байдаг шүү дээ тий. Анх эрэгтэй хүн одоо тэдний ертөнцийн эзэн эрэгтэй хүнийг бүтээсэн гинэ. Тэгээд газаардад байх нь одоо хавиргаас нь эрэгтэй хүний хавиргыг аваад эмэгтэй хүнийг бүтээсэн гинэ. Тэгээд тэгсэн чинь Адам Ева хоёр ч нөгөө нэг Деважин гэдэг Монгол хүн бид нэр Деважин бол энэ амьдарч байгаа орчинд Деважин шүү дээ. Ягаад гэвэл биедлэг, сүнслэг, оюунлаг бүгдээрээ энэ дор байгаа. Тэнгэрт бол биедлэг байхгүй шүү дээ. Одоо энэ гоё амт байхгүй, энэ гоё нэг мэдрэмж байхгүй шүү дээ. Тэгтэл тэд нэр болохоор яадсан гэхээр хүмүүсийг мухар сүлүүлэхийн тулд энэ амьдрал бол угаасаа энэ ингээд муу амьдрал юм аа. Гэтэ энэс доор бол бүр там байгаа. Деважин гэдэг бол одоо энэчнээс халиа дээш очих юм бол гоё гэдэг. Гэтэл бид нар юу итгэдэг вэ гэхээр тэр дээр байгаа хүмүүс чинь ийшээ бууж ирэхийг бүр хөслөн болдог үстэй тий. Дахиж төрөх юмсад одоо дахиж төрүүлэхэд бол төрөхийн тулд бид нэр ингээл хойч үн мөдөө ингээл нэрээ дуусгаал дуудуулаад тий. Тэгэхээр тэр нэг хүм олон нийтийг дагуулах энэ мохор сүсгийн бий болох маш том юм бодлого байгаад байгаа байхгүй. Тэгээ тэр бодлогонд жишээл Адам Ева хоёр ингээд Деважин гэдэг тэдний ойлголтоо Деважин байжсэн чинь эмэгтэй хүн Ева нэг Адамыг над юугаа идчих мэдчих гэл нэг хорлцсон шүү дээ. Альмаа идчих гэл тий. Тэгээд нэг хүн альмыг идчихснээс болоод тараа дороо тусалж. Тийм бэ. Үл одоо энэ борооны үл байхгүй шүү дээ. Байхгүй шүү дээ. Тэгэхээр нөгөө зөв юмыг ярихаар ингээд. Тэгсэн чинь тэгж байгаа байхгүй. Нэг эмэгтэй хүмүүс болоод тэр хоёр Деважинаас хөөгдөд одоо энэ дэлхийн ертөнцөөр амьдарч байгаа юм. Ууланд бол энэ чинь амьдарч байгаа шиг гоё байгаа шүү дээ. Бидний ойлголтоор. Тэгээд баруунд одоо энэ эмэгтэй хүнийг үзий ядах үзэл бий болсон юм байна. Ерөөсөө ингээд эмэгтэй хүн бол шулмлог, эмэгтэй хүнээс олж ингэдэг. Тэгээ тэр үзэл бараг сахныг бол 1960-аад он хүртэл баруун байсан. За энэ бол нэг асуудал. Одоо ингээд нөгөө нэг феминист үзэл мүс гардаг чинь энэ толгойтой. Энэс л үзье. Монголд ч феминизм байхгүй. Монголч нөгөө нэг эмэгтэйгийн ойрхол тогтдсон шүү дээ. Гэрт те. Би нэг Канада их сургуульд нэг лекц авахгүй юу? Тэгэл чинь профессор эднээс сууж байгаа. Тэгэл төгсгөлд нь тэгнэ нэг Ахмад насны эмэгтэй профессор ингээд за танаа чи ингээд Монголоо маш их магтаж ярьлаа. Танаа монголч ингээд
эмэгтэй хүний одоо эрх ашигын байдал ямар үт юм бэ гинэ. Тэгэхээр бид гэсэн Монгол бол эцгийн хэлнээс басаа одоо патриархат гэдэг шүү дээ. Тэсэн чи заалан дэсэн бүх хүмүүс ингээд бараагаа явчлаа. Тэгэхээр бид гэлээ гэхдээ баат гэдэг нэг англи зөв үг гэдэг шүү дээ. Баат гэхдээ зочин яваад хаалгаа хаах юм бол эхийн эрэхтэй бас гэрхтэй маа гэдээсэн чи заал инээлдэ. Манайхал тийм соёл багтай. Тэгэхээр нөгөө нэг өнөөдөр одоо шиг Монголд юм феминизм үзэл эрэгтэй хүнийг үзээд хүслүүд байж болох. Яг бол эрэгтэй бол угаасаа л одоо нөө тусгаж авах шүү дээ. Тийм эрэгтэй эрэгтэй хүнийг яагаад бүтээж байгаа гэхээр аюулгүй байдал, хүнд юм зөөлгөх одоо юу ч ядин те байгалийн хуулиараа. А гэхдээ хамгийн аюултай онол нь тэр номонд нь юу гэдэг вэ гэхээр одоо тэрний ертөнцийн эзэн гэдэг байгаа тэр бүтээгч нь энэ дэлхийг одоо биднийхээ дэлхийн ээжийг хүнд зориулж бүтээсэн гэдэг байхгүй. Одоо өөрөөр энэ бүх юмыг чи хэрэгэл гэж бүтээсэн гэж номлодог. Тэгээ тэр нь өнөөдрийн бүх хямралын үндэс болж байгаа байхгүй. Өөрөөр хэлбэл одоо жишээлбэл бид нар хэрвээ дэлхийн бусад ус орнуудын тэнгэр шүтэн бол шашин биш шүү дээ. Энэ зүгээр л амьдралын энэ ертөнцийн бүх юм амьд мод амьд, гол амьд энэ бүхэнтэй ингээд хайр халамжтай байх ёстой. Тэ? Энийг л ярьж байгаа. Амьдаар орохгүй энэ ертөнцийн байгалаас бүтээгдсэн бүх юм амьд бас харилцан уялдаа. Тий. Тэгээд харилцан уялдаа холбоотой. Энийг л зөвхөн маш энгийн ойлгуулж одоо баруун дэлгэрээд байгаа нөө эко ногоон гэдэг байгаа чи бидний тэнгэр шүтэн чинь шүү дээ. Гэтэл манай залуучууд эко грин гэж яриад байгаа юм нэ тэнгэр шүтэн наа чи мохорсыг гэдэг байгаа байхгүй. Тэгээд хэрвээ дэлхий тэнгэр шүтэнтэй байсан бол бид нөр одоогийн асуудалд орохгүй байхгүй. Одоо жишээлбэл одоо энгийн жишээ ингэж гар утас. Заавал ийм олон төрлийн кабель их. Одоо тэр үйлдвэрлэж байгаа газар нь ашиг болох гэдэг шүү дээ. Илүү кабелийн нэг солиод дахиад илүү ашиг олох гэдэг. Гэтэл тэр манай дэлхийд ямар хохиролтой байна. Тийм. Тий. Тэгэхээр бид нар яг нөгөө миний хэлээд байгаа малчин амьд нүүдлийн соёл бол байгалийн жамаас. Тэгээ одоо ингээд нарийн ярих юм бол тэнгэрийн бошиг гэх нэг ярих хэрэгтэй юм дээ. Тэнгэрийн бошиг нь тэнгэрээс хүн төрлөختөнд өгч байгаа зөв оршин амьдрах хүн, зөвшөөрөл, хориг, зарлиг гурыг нэгдүүлдэг байхгүй. Тий. Тэгэл энэ миний ингээл ярихаар бүх юм одоо бүр тодорч гарч. Амар үгүй уулнууд бид нар бүх юм ойлгомжтой байна. Тий, ойлгомжтой байгаа. Гэтэл гагцгүй нөө манайхны эхнийхэн тарих нь барууны нөө нэг одоо код нь тарахгүй болчихсон. Тийм. Тэр жоохон зөрөөд байгаа. Тэгээд яах вэ? Тэгэхээр зэрэг тэр тэнгэрийн зарлиг бошиг гэдэг байгаа. Тэр байгалийн жам ёсонд ертөнцийн оршихуйн жам ёсонд манай энэ өвгдөөц таньж мэдсэн учраас энэ соёл иргэншил оршин амьдрах угаа тэрэнд л тохируулсан байна. А гэтэл энэ барууныхан ч өөрхий бас л өөрсдийнхөө замаар л явсан. Тэгэл бас нэг оршин амьдрахын хэлбэрийг олсон л энэ суурь эрхлэлтэй энэ нь дандаа байгальтай ингээд эсрэгцлээд байгаа байхгүй. Тэгэхээр хямралд орохоор эн чинь юуг шаардж байгаа нөхөр хүн төрлөختөн соён гэгээрээд ертөнцийг цогцоор нь таниад энэ ертөнцид оршихуйн ямар түгээмэл хууль хэрэгжиж байгааг таньж мэдээд тэр нь тааруулж оршин амьдрах уугаа хөгжил дэвшлээ өөрийгөө гэр бүлийн улс орн авч явахыг л шаардж байгаа байхгүй. Тэгэхээр яалч байхгүй одоо миний олон жил бичсэн ном лекцэнд яг энийг тайлбарлаж бичсэн. Тэгэхээр физикийн хууль онолын тайлбартаагаар бас батлах хааны батлах оролдлоготойгоор баталгаатаагаар ингээд янз янз юм байл бичсэн байхгүй. Тийм учраас нодлон миний номуудын нээлтэн дээр манай шинжилгээ ухааны академийн том академич нар сайенс докторууд ирээд уншаад дүгнэлтэлцээс энэ бол ер нь нээлт болчихж байгаа. Одоо энэ дэлхийд хурдан танил. Тэгээ бид манай академи бид хамт олон маань 21 оноос энийг бас гаргах гад нүүдэлчдийн гүн ухаан гэдэг нэрээр гаргах гад. Тэрэн дээр би багт байгаа ш. Тий, яг үнэ. Дүүн болохоор нэг юм хийгээд байгаа маа. Одоо ингээл наван хүмүүс яагаад ингээл одоо нам манд дэсээ сайд мад игээл хөрд морд дэсэнхээр тэр бол надад чухал биш. Ингээд явж байгаагаараа би илүү их юм хийнэ гэж үзэж байна. Хэд тусал хийх гэдэг. Өөрөөр хэлбэл би нэг яагаад энэ дэлхийн бүх улс орны дотроос нь шашин шүүтлэг бүгдийг судлаад юм гэхээр би энэ бүх зүй тогтолцоог одоо ойлгочиход байгаа. Өөрөөр өнөөдөр дэлхийд 7 тэрбум хүн амьдарч штэ. Тэгэхэд хамгийн их юм үзнэ тайсан болчихлоо. Энэ дотор яг тийм байхгүй. Начиг одоо ингээд өнөөдөр 21-р зууны нөхцөлд энэ олон улс орн тэгээд тэдний тэр судалгааг явуулсан баг. Хүн болгон очиод байдгүй газарт очиод бүгдийг хараад үзнэ гэдэг чинь шал өөр юм байхгүй. Тэгэхээр миний хувьд бол яг зөвхөн Баттхан гэдэг хүний хувьд бол физикээс одоо их гараагаа аваад физик дээр суурлаад бүх судалгааныхаа ажил физикээ хэрэглээд байгалийн хууль онолоо хэрэглээд ингээ яваад тэгээ явсаар байгаад л энэ тэнгэр шүтлгийн учрыг олцсон байхгүй. Тэгэхээр миний хувьд одоо би бол ганц л үгийг товчлоод хураагаад хэлэхэд Чингис хааны маань хэлсэн нэг үг гэдэг би босод шашинуудыг бас дорд үзэхгээгүй энэ чинь байх хэвээр ингээд алаглаа тас дараа ингээд бүрдээд байж хэвээр бүтэн байх хэвээр. Тэгэхээр бол Чингис хаан хэлсэн үг шашин гэхдээ бүх шашин тэнгэрийн дор гэж. Тэгэхээр энэ тэнгэр нь хаана юм? Тэгсэн чинь сүүлийн үед нөгөө буддийн гуйхан дотор их болсон 6 зүйлгээд нэг юм байдаг шин.
Тэгээд нөгөө бэрдийнхэн, тамынхан бэрдийнхэн, тэгээд адуус, тэгээд хүн, тэгээд асуур, тэгээд тэнгэр гэдэг. Тэгсэн чинь сүүлийн үед энэ буддийн өндөр дээд түвшний лам нар хотогт нөгөө гэгэрэгсэд хотогт туйлгаан юмнууд ч юм болохоор нөгөө асуураасаа хэтрээд нөгөө тэнгэрийн судалгаар орчод байгаа байхгүй. Тэгээд энэ одоо манай Монголын ч гэсэн их гэгээтэй чадaltaй лам нар энэ миний энэ мөнх тэнгэрийн ухаан, мөнх тэнгэр шинжлэх ухаан номуудыг их судлаад байгаа. Тэгээд би эндээс юу ажиглаад байгаа юм гэхээр тэгээ дэлхийд болж байгаа олон эрдэмтлийн хурал морол ер нь л Монгол руу хандаал тэгээ Монголоос юм хэлээ. Тэгээ би энэ тэнгэр гэдэг нь юу юм? Бурхан гэдэг нь юу? Яг тань шиг хайж үз. Тэнгэрийн оршихуй хаана юм? Бурханы оршихуй. Тэгээ би ойлгосон. Энэ буддийн ухаанд хэлээд байгаа асуур барууны энэ парапсихолог эзотерик судалт яриад байгаа тэр астрал ертөнц гэдэг чинь бол манай энэ тэнгэрийн хэллэгээр бол манай энэ нарны аймаг, манай галактик. Энэ нарны амьдралтай дэлхийг тээж байгаа манай нарны аймаг. Манай амьдралтай нарны аймгийг тээж байгаа манай галактик өөр амьдралтай. Тэгэхээр 3D оршихуй гэдэг чинь дээш доошоо бүх ертөнцийн одоо холбоос байхгүй гүр. Тийм учраас дээшээ хэдий байдгийг, доошоо хэдий байдгийг энэ хооронд залгаас. Тэгэхээр энэ дээр л хүн зөв амьдрах юм бол сүнснийхээ амь чанарыг нэмж, сүнснийхээ сайн одоо хар муугийн дарж, сайн сайхныг улам нэмж, тэгээд сүнснийхээ гэрлийг нэмээд дээшээ одоо илүү гэрэлтэй галактикууд руу очиж сүнс усныхаа дараа суурш тийм ээ гэдгийг ойлгож аваа. Тэгээд тэгэхээр зэрэг ерөөсөө энэ манай галактикч амьдралтай учраас нөө сайн муу хоёрны савд үрдэг хичээр энэ амьдралтай галактикийн дотор бол хэдий сүнснүүд хүн байхдаа гэгэрээ дэвшлэн ч гэсэн амьдралтай галактикийн дотор одон дээр очиж суугаад бас л гэгэрт юм байна. Бас л сүнснийхээ амь чанар гэрлийг нэмд юм байна. За энэ бол энэ амьдрахын орчинд байгаа учраас энийг бол бид манайх астралч гинүү, астрал ертөнц ч гинүү, асуур ертөнц ч гинүү янз янзаар хэлээ. Тэнгэр гэдэг нь бол манай галактикаас цааш орчдөг юм. Ингээд ирэхээр тэр цаад галактикууд одоо гэтэл шинжлэх ухааны NASA-гийн судалгаа бол 1000 гаруй тэрбум галактик сансар окторгууд байна гэж мэдээлж байхад одоо монголчуудынхаар бол энэний 99 галактик дээр л одоо энэ орчлонгийн бүх оршихуйн кодууд байна гэж ингээл хэлж байгаа жишээтэй. Тэгэхээр ийм юмнуудыг өшөө дараа үеийн мундаг залуучууд гарч ирж өшөө дэлгэрүүлж өндөрсгөж судалгаагийн гүнзгийрүүлж хийх хэрэгтэй. Бид нар бол яг энэ чинь яг энэ 13 дугаар зуунд бол алт уургийнхан эцэг дээдсэл ийм хүрээнд мэдчихсэн. Бас жирийн ардууд бол тэр болгон мэдээгүйсэн. Жирийн ардууд бол хөх толгойн хавчрыг мэддэг. Нүүр малчин амьдрал нүүдэлчин соёлын хавчрыг мэддэг байсан бол энэ нарийн тэнгэрийн тэр цэцмаа мөнх тэнгэрийн дээд онол мэдлгүүдийг бол яг тэр өндөр дээд хүрээндээ мөнх тэнгэртэйгээ харьцдаг оюун санаа нь тархин тийм төвшөнд хөгжсөн хүмүүс нь одоо чинь сам гэдэг хүмүүс нь хэрэгэл одоо ашиглаж мэдээж хэрэгжилж байна. Одоо энийг бол өнөөдөр 13 дугаар зуун биш учраас 21 дугаар зууны хүндрэлтний оюун санаа өндөрт хөгжсөн учраас шинжлэх ухаанч хөгжсөн учраас босод гүн ухаан, шашны ухаанууд хөгжсөн учраас энийг чинь тодорхой төвшөнд нээж тайлцаадалж өгөхөөр бид нар гүн ухаанууд, шашны гүн ухаанууд, өрн дорны гүн ухаанууд, философид юу байна? Тэнгэризмд юу байна? Дараа нь цаашаа энд юу байна? Шинжлэх ухаанд юу байна? Мөнх тэнгэрийн онолд юу байна? Ингэж харьцуулж бас хүмүүс илүү дээж соён гэгэрх хэрэгтэй. Илүү ертөнцийг илүү гүнзгий таньж, илүү их мэдлэг соён гэгэрлэх хураавал тэдийн ирээр хүндрэлтний оюун санаа өндөрсөж, тэдийн ирээр оршин амьдрах нь өндөрсөх юм байна, хариуцах юм байна, цэвэрших юм байна гэдэг юм харагдаад байгаа байхгүй. Тэгэхээр бид нар энэ манай шинжлэх ухаанд байгалийн шинжлэх ухаанууд бий болоод үүсээд хөгжөөд энэ байгалийн одоо оршихуйнуудын тодорхой онлуудын, хуйлуудын нээсэн чинь энэ байгалийн оршихуйн үннийг л нэгэдсэн байхгүй. Одоо энийг яг монголчууд мөнх тэнгэрийн төвшөнд нээх хэрэгтэй болчихж байгаа. Тэгэд энэ квант онлууд дээр хийж байгаа сүүлийн үеийн нээлтүүд бол яг энэ рүү их төгсөж байна. Бол таны судалгаанд одоо бид нэр ойлгож байгаа зүйлийг л гадны хүнд ойлгоход таны энэ төлхөр болсон байна шүү дээ. Та барууны одоо онлыг нь бол мэддэг. Тэгээд одоо үндснийх л ороод одоо н орчуулгын та хийж байгаа. Тэгэхгүй бол бид нэр өөрсдөө яхад энэ төрөхгүй шүү. Гэтэл одоо ингээд жишээл ингээд бөөг маш их тайлбарлах хичээдэг л дээ. Одоо монголчин жишээлбэл дэлхийд одоо 200 гаруй улс 1000 гаруй одоо ухсаанууд байна тий. Тэгэхэд манайх шиг 6 цагаан толгойтой улс үндэстэн байхгүй шүү дээ. 6 төрлөөр нэг хэлээ бичдэг тий. Монголчууд өрөөлжин охин одоо юу гэдэг чинь тий. Тэгсэн хэрнээ монголчууд өөрсдөө бичгийн соёл иргэншлийг хэлдэг үү? Аман соёл иргэншлийг тий. Тэр би ингээд гадныханд хэлдэг байхгүй ингээд одоо англи манглид бол өөрсдийн цагаан толгойч байхгүй шүү дээ. Зарим улсад өөрөө хэл байхгүй тий. Тэгээ тийм хүмүүс биелдэг байхгүй. Бид нар бол та нар зөвөр ингээд хамгийн эртний соёл юм шүү дээ. Манай бичгийн соёл гэхэд 6 төрлөөр нэг хэлээ бичдэг. Гэхдээ бид нэр ингээд аман соёл юм аа гэдэг гайхаад байдаг байхгүй. Тэгээ бид нэр ингээд
Гэхдээ бид нар ингээд өвөг дээдсийнхаа ингээд энэ сүнсийг буулгаж ирээд бид нар мэдээлэл заавал бичихгүйгээр одоо энэ сүнсэндээ хадгалж юм тий. Тэгээд өвөг дээдсийн ингээд сүнсийг буулгаж ирээд мэдээлэл сонсчтой юм аа гэхээр тэд нар ойлгомжгүй байгаа даа. Тэгэхээр тэднэрт ойлгомжтой болохын тулд яг энэ голынхын нэг юм холбоос нь өгүүлэгдээд байгаа байхгүй. Тийм тийм. Тэгэхээр энийг та хийж байгаа юм биш үү? Энэ нь бол одоо шинжлэх ухаан, энэ физик. Яг ягаад гэвэл тэд нар бол нөгөө нэг юм бодит юмд итгэдэг тий. Өөрөөр хэлбэл яг эн чинь юу юм гэж асуугаад эн чинь ийм хуулийн захирагддаг юм аа гэж тэр тайлбар нь хэлж өгөх. Яг үнэ. Тэр магадгүй ингэх гээд байгаа байхгүй. Одоо жишээлбэл таны ярьж байгаа зүйлийг монгол хүн бол ойлгохгүй болчихж байгаа байхгүй. Тэгэхээр та заавал гадаад хэлэнд орчуулаад гадны хин нэг нь хүлэн зөвшөөрөөд тэгвэл монгол хүн өө чи ийм байсан юм байна. Тэр тэгдэж шүү дээ тий. За ихчээ байж байгаа. Одоо хэдэн ингээм. Хоёулынгийн цаг маш их явж байна. Тэгээ хоёулын гол юм дуугаа нэг ороод байгаа. Тэгэхээр бид угаасаа одоо юу гэдэг нь таны одоо номуудыг авч унших хэрэгтэй гэдэг нь одоо өнөөдөр энэ бичлэгээр намайг дагдаг хүмүүс бол зөндөө олон хүмүүс байгаа. Яг таны юу гэдэг мэдтгүү. Тэгээ би тантай зүгээр ярилцаад бас нэг ойлголцох гэдэг шүү дээ тий. Тэгэхээр тэр хүмүүс ч гэсэн ийм хүн байд юм байна. Ягаад би одоо энэ сонгуульд ингээд юм сэхэднүүдийг тэгээ тэмцэгчдийг оруулж байгаа гэхээр би энэ тогтолцоог өөрчлөмөр байгаа байхгүй. 90 онд бид нарт энэ арчилсан гэж яриад байгаа хөрөнгөний тогтолцоог суулгасан. Энэ тогтолцоо нь мөнгө төлсөн төрийн хамгаалах хатуудаг тогтолцоо. Одоо Америкт бол үндсэндээ одоо шил Трамп гэдэг хүн ганц ч одоо нийгмийн ажил хийж үзээгүй. Одоо нийгмийн ажил тий одоо нийгмийн ажил хийгээгүй бизнес хийжсэн хүн төрийн олон түмний төлөв ажиллаж үзээгүй. Тэм сэтгэл байхгүй шүү дээ. Тийм хүн төрийн толгойд гарахаар чинь олон түмний сайн сайхан гэдэг бол тэр үнд байхгүй байхгүй. Тэгээ тэр байдлыг бид нэр бүгд найрах Монгол ард улсын тийчээс маш их шалгуур өстө бүр шүүсэн шахчихж тийш ордог байсан шүү дээ. 90 оноос тэр нөө манай үндсэн хуулинд сонин заалтууд байгаа шүү дээ. Хүн болгон болохгүй шүү дээ. Төрийн хар хайцсан бодлого руу хүн болгон шухуулж болохгүй. Дээрээс нь бидний одоо жишээл эрүүл мэндийн асуудлыг мэрэгжлийн шийдэх ёстой. Бидний одоо боловсролын асуудлыг өнөөдөр жишээл аймгийн засгийн дарга хүн хийж шийдэ тий. Яаж бид нэр боловсрлоо хүүхдийн боловсролтой одоо ном момын харалт ямар байдлууд болоод байгаа тий. Тэгэд энэ удаа яалтчгүй ингээд би өөрөө энэ сонгуульд би оролцоод энэ хүмүүсээ дэмжиж эсхэднүүдээ гаргая. Нэг бол тэмцэгчдийг гаргая. Тэгээд энэ гарч ирсэн хүмүүс одоо юу гэдэг ёо бид нэр цалин тэдэн нэмэн гэдэг юм надад бол хэрэггүй байхгүй юу? Надад бол ерөөсөө тогтолцоог салах хэрэгтэй. Ерөөсөө энэ төрд яг энэ одоо салбар болгоно шалгарсан одоо хуучны юугаар бол одоо их хурлаа бүрэлдүүлж чинь тийчээ сууж байгаа хүн болгоно өөрийнхөө овг аймгаар шалгарсан хүн байгаа шүү дээ. Яг тийм. Яг үнэ. Бүх талаараа одоо бүх тэр овг аймаг бүгд л өргөмжлөөд тэр хүн хам болцсон. Тэр ханууд сууж агаад их хурлаагаар эзэн хаана тий. Манад одоо хам биш үндсэндээ жоохон одоо уул уурхаагаас ч юм уу эл ахуулаад мөнгөтэй болцсон хүн одоо зөндөө тийм байна. Ингээд бүр хаасаагүй мөнгө цацсан гарч ирэх гэж байгаа. Та одоо сонгуул дээр тийм бол зөндөө мандж байгаа. Тэгээд энэ бол шудраг биш. Зөндөө олон хүмүүс ингээд мөнгө өгсөн хүнээс нь сонгочих гэж бодож байгаа. Тэгээд дараа нь дахиад 4 жил, дахиад олон жил ингээд зовж шүү. Тийм шүү. Тий. Гэтэл нөгөө нэг энэ оюуны хүн ийм хүмүүс чинь цаанаасаа юм өгөгдөн. Угаасаа юм шунахгүй шүү. Яг л юм өссөн хүн чинь та одоо жишээлбэл таны нэр хүнд ямар чухал вэ? Тий. Таны өөр хүүхэд Монгол нутагтаа сайхан амьдрмаар шүү. Тэгэхэд хулгайчаар одоо хулгайчийн хүүхд хулгайч гэж монголчууд хэлж байгаа гэдэг чинь тухайн хүн муу юм ичих юм бол өөр үдэнд нь муу нэрвэлдэж шүү. Тийм шүү. Өнөөдөр тийм хүмүүс дахиад хүүхдүүд нь нэр дэвшиж шүү. Тий. Тэгэхээр би тантай бол санал нэг байна. Би одоо яг өнөөдөр 50 настайтай би. Тэгээд 50 нас хүрээд Монголын энэ төрийн өндөр босгоор алах гэж зориглож байна. Энэ үлзийтүүдээр нь орох гэж зориглож байна гэдэг бол миний хувьд бол их том зорилго. Хэрвээ би зүгээр карьер хөөгөөд юм уу алдар нэр албан тушаалын төлөө улс төрийн ямар нэг эрх ашигын төлөө байсан бол би айл эртгүүг орцсон болсон болов. Гэтэл би тгийгүй. Би ер нь орёч гэж боддог байсан. Тэгээд одоо энэ барууны улс төрийн шинжилгээ ухаанаас гадна Монголынхаа улс төрийн гүн ухаан өөрөөр хэлэх юм бол энэ Чингис хаан түүнээс өмнөх үеийн өвгдээцийн Монголын төр төсвийг үүсгэж байгуулж хүчрхжүүлж ирсэн энэ улс төрийн ухааныг бас судалсан. Тэрийг бол Монгол сувхан гэдэг. Тэг ингээд судалсан. Тэгээд энэ дотор бол нөгөө орчлон гэдэг чинь өөрөө том төр тус, өөрөө том оюун ухаан систем. Тэрний бодож олоо шийдсэн тэр төрт ёсны том шийдлүүд, арчлын шийдлүүд, энэ хүнлэг энэрнгүү нийгмийн шийдлүүд те бүгдээрээ яаж тэр эрхтгш амар тайван амьдрах уу гэдэг бүх шийдлийг тэр байгальд байх төрт ёсны одоо байгаль гэдэг төрт ёс улсын дотоод бүх зохион байгуулалт болцсон байна. Тэрийг л Чингис хаан таниал, өвгдөөц таниал энийг одоо Монголынхон их Монгол улсын хаан бүх тогтолцоо болгосон юм. Тэгэхээр миний харж байгаагаар 90 оноос хойш манай тэр Иллюминатигийн одоо бүх төрлийн боолчлол, мүлжлэг ирсэн. Тэгээд энэ нийгэм чинь ардсан нийгэм биш хөрөнгөтний нийгэм. Би яг санал нийлж байна. Хөрөнгөтөө хүн дураараа авиралдаг, яаж хариуцлах хэрэггүй юм. Тэгээд нөгөө тал хоёрдугаарт эрхчлөлт нийгэм биш боолчлол, колоничлын, мүлжлийн
3 дугаарт хүнлэг инэрэнгүү биш зэрлэг нэг тогтолцоо. Тэгээ дээрээс нь зах зээл нэг. Тэгээд зах зээл эдийн засаг нь өөрөө мүлжилгийн эдийн засаг дээр нь өргүүгээр амьдрах боломжгүй. За тэгэнгүүт яг энэ бүх тогтолцоог чинь мөнгөний төлөө, ашигын төлөө, боолч мүлжилгийн төлөө тогтцсон байна. Тэгэнгүүт энийг буцаагаад хөгжлийн төлөө, хүний төлөө тогтолцоо болох шинжлэх хэрэгтэй байхгүй юу? Тэгэхээр би зүгээр ганцхан жишээ ярив. Одоо бид нар өнөөдөр арчил гэдэг чинь ард түмний төр, ард түмний засаг бас. Бид нар ард түмний төр биш, намын төр байгуулж ирлээ. 30 жил. Мафийн төр. Мафийн төр байгуулдаг. Намын төр маань сүүлдээ мафийн төр болчихсон. Одоо нам гэж бол байхгүй болчиход байгаа шүү дээ. Зөвхөн хэсэг бүлэг хоёр хэсэг хуваагдчихлаа. Хүмүүсээ тоглоод байна. Тэгэхээр бид нар энэ ард түмний төрийг байгуулах хэрэгтэй. Энэ намын төрөөс татгалзах хэрэгтэй. Мафийн төрөөсийг халах хэрэгтэй. За тэгэл ингэнгүүч одоо боловсрол бол хүнийхээ иргэнийхээ эрүүл мэнд боловсрлоор одоо мөнгө ашиг хийдэг тийм тогтолцоо хизээч төрч ясанд байж болохгүй. Тэгээ өнөөдөр харалтаа эмийн үн өсчлөө эмчилгээ эмнэлгийн 3 жил амар. Чи бол энийг бүр мэдэрсэн хүн те. За гэтэл өнөөдөр одоо бидний үед бол оюутан байхад их сургуулиуд ямар чанартай сургаж гаргаж илаа. Гэтэл өнөөдөр их сургуулиуд төлбөрийг авсан юм чинь зүгээр нүдэн анжаа тэнцвэл. Бид энэ жишээлбэл би ингээд Монголын бүх их сургуулиуд ингээд лекц ороод байгаа байхгүй одоо түрүүний Facebook амаа явсан хүнээс үг сонс гээд. Тэгээд ингээд зөндөө бол их сургуульд одоо би лекц ороод төсгөл нь би ном бэлгэлдэг байхгүй зөндөө лекц ороод дээрээс нь ном бэлгэлж шít. Тэгээд нэг суглаад чинь 100 200 оюутан дундаас тэгээд ялсан хүүхдүүдэнд бал байхгүй. Бал олдохгүй байна чи. Бүр зөндөө олон тийм тохиол. Би бол гэтээ яг нэрийг нэлээд яхаа аль сургууль гэхдээ байдал тийм байна. Тэгээд одоо энийг зүгээр би өөрийнхөө амин хэрэгцээнд дээр авчраа буулгаа ярил л да. Одоо энэ тогтолцоонууд гажигдсан мөнгөний ашигын гол. Эрүүл мэнд намайг 93 онд төгсөөд их сургуулийн багш болсон байхад эрүүл мэндийн даатгал, нийгмийн даатгал нэвтэрч гисэн. Тэгээд бид нар төлж гисэн. 93 оноос хойш өнөөдөр хүртэл би 27 жил асралтгүй эрүүл мэндийн даатгал төлсөн. Тэгэхээр өнөөдрийг болтох хугацаанд би нэг ч удаа эрүүл мэндийн даатгалын төвдрээр барьж чи эмнэлэгт үйлчлэг авч үзье. Өөрөөр хэлбэл тэр төлсөн мөнгнөөс би нэг төгрөг хэрэгжилж үзье. Тэгэхэд 27 жилийн хугацаанд хэрвээ энэ мөнгөний ашигын төлөө тогтолцоо биш хүний төлөө тогтолцоосон бол баттгон жил за чи 20 онд энийг хэрэглэсэнгүү маа. Нийт төлсөн мөнгөний чинь 80% буцаагаад аав. Өгөхстой биш үү? Эсвэл одоо 27 жил би хичнээн сая төгрөг төлсөн. Энэ гэр бүлийнхээ хэн нэгэнд энийг аваа хэрэглэ. Энэ яагаад хүний төлөө тогтолцоо ийм байх хэвээр. Энэ ерөөсө бүх салбар. Бүх салбар. Энэ манай гадаад харилцаа гэдэг байна. Зүгээр л яг үндэ хэлэхэд. За тэгтэл чи одоо би зүгээр одоо өнөөдөр сонгуул болж байна. Би сонгуулийн жишээн дээр л ярив. Одоо арчил үнэхээр ард түмний төр ард түмний засаг юм бол энэ сонгуул гэдэг чинь 4 жил нэг удаа ард түмэн 3 сая монгол ард түмэн төрөө байгуулж байгаа үйл явц шүү дээ. Гэтэл төрөө байгуулахад яагаад та бид 3 сая ард түмэн нэр дэвшүүлэх хэрэггүй. Нэр дэвшүүлэх хэрэг байхгүй бидэнд. Тэгээд нам нэр дэвшүүлнэ. Намын дэвшүүлсэн сайн мөнөөс бид нар тулгалтаар сонгоно. Тэгээд сонголтгүй сонгоно. Тэгээд манай 22 дугаар тойрог одоо 2 мандаттай 2 хүн сонгож байгаа. Хэдэн хүн нэр дэвшсэн? 28 хүн нэр дэвшиж байгаа. Тэгсэн чинь одоо ингээ уулзаад хүмүүстэй уулзаа явахаар би нэгийг сонгомоор. Миний сонголт нэг л хүн тэнцэж чинь гэж байгаа юм байна. Миний сонголт 3 хүн тэнцэж чинь гэж байгаа юм байна. 2 хүн тэнцэж байгаа. За сонголтод нь 2 хүн тэнцэж байгаа юм бол болчихно. 3 тэнцэж байгаа бол нэгийгээ хүсвэсээг хасах болно. Нэг тэнцэж байгаа хүн болохоор дахиад нэгийгээ дугуулчих эрх чөлөө байхгүй. Заавал 2-ыг суулж тэр хүний санал хүчинтэй бол. Тэгэхээр өөрийнхөө сонголтод тэнцсэн хүнийг одоо саналаа хүчинтэй болгохын тулд дахиад нэг ямар ч хошаар дагуулах хэрэгтэй. Их нь хошаар. Тийм нөгөө гуйнд хүзүү дагуулдаг шиг болох гэж байгаа. Тэгэхээр ингээл сонгуультай хаваал үзгээ. За тэгэл бид нар нэр дэвшүүлэх хэрэггүй. За нам дэвшүүлнэ. Намын дэвшүүлсэн хүнээс хүсэн үсээгүй ингээд сонголт хийж болж байна. За тэгсэн чинь дараа нь санал хураалт явуулаа. 28 хүнээс 2 нь гарна. Гэтэл манай тойрог дээр 123 мянган сонгогч байна. 123 мянган сонгогч 28 хүнд хуваагдал саналаа өгнө шүү дээ. За гэтэл 2 нь л гарна. 28 хүнд хуваагдсан санал бол яг 2 хүн бол нэг ойролцоогоор миний барагцаалж байгаа бол нэг 40 эдэн мянган хүн одоо өгөх юм шиг байна. Гэтэл 40 эдэн мянган хүний санал төрөө байгуулахад үүрэгтэй оролцож байна. Цаад 83 мянган хүний санал хогийн самар орчиж байгаа. Ямар ч төрөө байгуулахад ямар ч үүрэггүй. Тэгээд одоо санал нь хогийн самар орсон байхад би төрөө байгуулсан арчлан төр шүү гэж суухад хэцүү. Энэ мэтлээ ингээд за тэр өмч өвчлийг яриул. Тэгэл эдийн засаг яахан бол маш их байна. За би тань нэг санал хэлэх. Одоо би ингээд маш олон тогтолцоонууд судлаад байгаа шүү дээ. Тэгээд бидний нэг хийсэн алдаа юу байсан бэ гэхээр монголчин үндэстний улс.
Одоо нэг айлчтай. Тийм. Аав ээж эмээ өвөө ах дүүнэр те. Бүгд Яг автаа хамаатасаад Тийм. бид нар бол Америк шиг одоо нэгдэлтэн холбоотон биш, Тийм. Орос шиг нэгдэлтэн биш. Яг Тэ бид нар үндэстэнгийн ус. яг Тэгэхээр нөө нэр томьёо алдаа хийсэнс болоод Оросыг үндэстэн гэж нэрлэлсэн, Америкийг үндэстэн гэж хэлсэн. Тэгэхээр бид нар Америк шиг болоод байгаа тийм биш байгаа байхгүй. яг Манад яг ингээд тогтолцоонуудыг харахад бид нар бол гаднаас авах юм юу ч байхгүй. Айлаас асуухаас адраа эргээд яг манай наравтын тогтолцоо байна. Ерөөсөө бүх хариуцлагад бүх юмтайгаа ингээд өөрийн багтаага тий. Тэгээ би ингээд жишээлбэл 76 биш 81 хүн одоо энэ одоогийн 76 шүү дээ. Тийм. Энийг би баг хуралтай болгох гэж бодож байгаа байхгүй. Яг бол дүүргээс ч одоо удаа орон нутгаас төлөөлж байгаа. Тэд нар бол яг ярих юм бол байгаа. байгаа. Тий. Энэ бол баг хуралтай. Их хуралтай бол 81 салбарын шилдэг хүмүүстээр салбартаа үзэлцсэн байна шүү дээ. Та жишээлбэл одоо юу гэдэг шилдэг ухааны салбар ажилтан байх юм бол та тэр одоо гишүүндээ тэр гишүүнийхээ татвараа төлнө. Тэр салбар дотроо сонгуульд оролцсон. Таны сонгуульд ирэх байгаа. Гэхдээ таны сонгуул яг мэргэжлийн салбар дотор орно. Одоо хүн болгон айл нэг салбарт хамрагдана шүү дээ. Тийм тийм. Одоо болохоор ямар ихээр өнөөдөр ямар ч хамаагүй хүн нэг хүнийг сонгочдөг. Мөнгөөр ч юм уу те. Нөгөө хүн их хурлын гишүүн болонгуутлаа сайд болчдөг. Одоо манай айлж улсын юм. Айлж улсын тухай ямар ч ойлголтгүй хүн айлж улсын ямар баллаа хийчих шүү Тэгж шүү дээ. Тэгэхээр хэрэв бид нэр 10-ын тогтолцоороо шилжих юм бол одоо 81 гишүүн бол дотор 9 салбарууд. Одоо эхний 9 бол соёлын салбар. Соёлчин дотор олон янз байгаа шүү дээ. 9 хүний нэг нь болохоор одоо юуны салбар үндэсний урлаг гэдэг ч юм уу те. Тэгэхээр тэр үнийг сонгосон доороо дахиад 9 хүн. Тэгэхээр өөрөөр хэл салбар болгон яг жинхэнэ шалгараад гарсан хүмүүс нь дээшээ гарч ирээд их хурлаад соёлын 9, боловсролын 9, эрүүл мэндийн 9 гэдэг ингээд 9-9-ээр гаргачих юм бол бид нэр өнөөдөр жижиг сажиг юм саан зохон байхгүй. Би бол яг үндэ хэлэх зөв л өөрийнхөө юмаа хийгээл жирийн амьдрмаар шүү. Тэгээ зам засч байгаа санаа зовмааргүй байна. Энэ идэж байгаа санаа зов. Ягаад гэвэл энэ нөө дотоодын хяналттай болчихоор одоо ингээд дүүргээ сонгогдсон хүн тэр дүүрэгт ямар ч хариуцлахгүй дараа нь яваад өгч шүү дээ. Тийм шүү дээ. Тийм байгаа шүү дээ. Дүүргээ А тийм гэтэл энэ салбараасаа гарч ирсэн хүн чинь эн чинь салбар дотор хариуцлага тавьсан. Дээрээс нь чадахгүй шүү дээ. Тийм. Дээрээс нь энэ нөө нэг маш их шалгуур гарна шүү дээ. Энэ 9 дотор орохын тулд тэр чинь өөрийнхөө 9-өөсөө гарч ирнэ. Гэтэл тэр доотлын 9 чинь бас л доор 9-үүд байгаа шүү дээ. Тийм шүү дээ. Тэгэхээр энэ 10-ын тэгээд хэрвээ одоо шийдэл нэг хурлаа 81 хүн дотроос гарч ирсэн хүн нь асуудал гарах юм бол тэр 81-ээр хариуцлага хүлээждэг. 10-ын тогтолцооны гал давуу тал нэгнийхээ төлөө бусад юмд хариуцлага хүлээхээр яг тэр хүн ямар хүнээс сонгох вэ бүгд санаа зовж шүү дээ. Яг үнэ. Тэ? Хаамаагүй өмсөж чадахгүй. Энэний нэг хувилбар бол одоо жишээ нь манай их Монгол улс дээр өвдөөд сэргийжсэн. Жишээ нь ард түмний төр буюу арчлыг яа тогтоосон гэхээр 10 айл нийлээд нэг 100 айл нэг зат. 1000 толгой нэг толгоогоо тавьчих. Тэгээд 10 айлынхаа амьдралыг засаа сайхан болгосон хамгийн ухаантай чадалтайгаа 10 айл чинь дундаасаа сонгоод ахлагчаа тавьчихна. 1000 айл бас тэгээд. Тэр дундаа ингээд дээш ахиж. Тэнгүүд 10 100 мянга төмтийн ахлагч нар их хуралдаа дээр очив. Тэрэн дээр нь алтан уургийнх нь нэмэн, хаан тайж ноёд нь нэмэн, эрдэмтэн мэрэгц цэцэд нь нэмэн, тэгээд 9 өрлөг нь хаан таг. Ингээд 450-аас 480 одоо гишүүнтэйгээс ятнаа юм өцсөн хүмүүс гарч байгаа байхгүй. Элдэг янзын нөгөө нэг. Тэгэхээр нөгөө 10 айлынхаа амьдралыг зовлон сайн мэддэг хүн тэнд ирж төлөөлн, шийдүүлэн буцаад өөрөө тэнд очив. Энд чинь ингээл тэгэхээр манай энэ 10-ын системүүд үнэхээр тэгээ би ингэж бодож байгаа. Одоо би ингээд уулзж хүн болгондоо л хэлж байгаа байхгүй. Та бол одоо юу гэдэг их хурал гараад би нэг сайд болмоор юм уу. Эсвэл дахиад энэ хэрүүл чинь 1996 онд ерөөсөө маа тогтолцоод бүхлээрээ бохирдсон шүү дээ. Одоо ингээд мэргэжлийн бос хүмүүс хичнээн сайн их хурал сонгогдсон шээ. Одоо энэ салбар яамууд ажиллаж байгаа хүмүүс нь ихэнх нь дандаа юуныхан одоо нөгөө юуныхан гэдэг лээ. Улс төрийнхэн дээрээс нь нөгөө нэг шургаа биш юу гэдэг лээ нөгөө нэг хавчааны хүмүүс. Тэгээ шахааны улс тий. Тэгэхээр ингээд төрийн одоо 9 шат байдаг бол тэр 9 шатын дээрээсээ бол 6 нь бол үнэхээр бохирдсон. За доотлын 3 нь яг вэ нөгөө нэг бас мэрэгжлийн хүмүүс одоо эрүүл мэндийн салбарыг сайн юм шимчнэр байна. Гэтэл тэд нар надад хэлж байгаа хгүй дээр байгаа хүмүүс ингээд ийм байдал үүсгээд байна. Ямар ч арга байхгүй. Одоо ингээд маш сайн ийм гаргаж ирээд үнэхээр хэрэгтэй гээд очих гээ шат болгон дээр сая төгрөг гэж байгаа байхгүй. Тэр нь дандаа намын хүмүүс гараад ирсэн. Эрүүл мэндийн салбар. Тэгэхэд гадаад харилцаа бол зүгээр манай энэ гадаад харилцаа өнөөдөр жишээлбэл гадаад яагаад ямар хүмүүс томилогдох вэ гэхээр хамгийн сайн мэрэгжлийн хүмүүс томилогдоод гадаад тагнуулаа хийгээ сайн юм Монголд авчрах хэрэгтэй гэдэг. Гадаад яамнууд бол амралтын газрууд. Одоо энэ нам амын сайн ажилласан хүмүүс очиод амардаг газрууд. Тэ? Ийм бүр ингээд бүр тэгээ энийг хойлол яриад угаасаа нэмэргүй яагаад бол энэ бүх систем угаасаа ийм юм л төрүүлдэг. Тэгэхээр энийг халах тийм хүмүүс л би ингээд дэмжиж гэж бодоод байгаа байхгүй. Тэгэхээр их хурлын одоо юу гэдэг
их хурл гараад гоё улсын машин үнэ эсвэл усаас мөнгө олъё гэдэг хүмүүсийг дэмжүүл бид нэр дахиад ингээл бахиадгаа. бахиадгаар бөөн хэрүүл тэгээд энэс дордоо шүү дээ. Бид нэр жил болгоно дордоод байгаа шүү дээ. Одоо манай ингээд сонгуулийн үед ингээд ард түмтэй уулзаа би сая гэр хороол мороол ерөөсөө тэн доктор чинь таваргаа яваад амьдралын үзээ танилцаад амар. Тэгээ хүмүүс ерөөсөө цөхөрчиж, залхачиж. Дээр нь цөхөрцөн залхацсан чи итгэлгүй болчих. Итгэлгүй хүмүүс чи итгэхгүй болчих. Бүр юу ч хэлж байгаа. За тэгэл хуурал эцтэй гэсэн мэлтэй. Ер нь одоо 30 жилийн явдал бол ийм л болсон. Бодит байдал. За цагш өнөөдөр хоёлоо тэгвэл маш удаан ярилцлага өндөрлөө. За тэгээд миний лайв үздэг. Тэгээд Facebook дээр Амай оюун санааны хувьсгал гэдэг пэйж байгаа. За тэр пэйж дээр болохоор би ердөө бид нэр энэ хувьсгал хийх хэрэгтэй. Гэхдээ 21 он шиг зэвсэг байрж биш, 90 он шиг гудамжин жигсэх биш. Бид нэр одоо бол бүх энэ инх тайван цагт байгаа учраас оюуны хувьсгал хийгээд өөрсдөө хийх хэрэгтэй юм аа гэдэг үүднээс энэ төслийг хийж байгаа маа. Тэгээд миний хувьд зөвхөн миний биш манай гэр бүл зөндөө олон монголчууд таныг хүндэлдэг, таны үгийг сонсдог. Тэгээд Бат Хотгын ихчийг дэмжээрэй. Тэгээд одоо Бат Хотгын ихч бол одоо Сэхэтний бүлгийн хүн их хурл гараад одоо элдв янзын хээл ахвал махвал жижиг сажиг юм бол сонирхгүй. Тэгээд их хурл гэдэг бол өвдөө нийгмийн бол тарих толгой. Тэгээд тарих толгой дээр бол бид нар хөл бол ерөөс тавьж болохгүй. Зөвхөн толгой оюуны газар учраас оюуны сэхэтнүүдээ сонгоё. Одоо бизнесийн ашиг хонжоо хайгчид, попчдыг бол болио гэдгийг би уриалж шүү. Тэгээд Баян зүрх дүүргийн бүх сонгогчдоо би одоо энэ бичлэгийг одоо анхааралтай үзээд цааш бусад хүмүүстээ үзүүлээд одоо өөрийнхөө группүүдэд түгээгээд одоо Бат Хотгын ихчийг дэмжээч гэж хүсэж байна. Бат Хотгын ихч танаас би хүсэж байгаа зүйл бол хэрвээ биш та ялна. Ялаад ердөө энэ хувьсгал хийх хэрэгтэй. Энэ хөрөнгөний засаглалыг халаад оюуны засаглалыг одоо бүгдэх дараагийн шат руу бүгдээ орё. 50 замаар сонгуулийн хувьсгал хийгээд сонгуулийн хувьсгалаар зүүнээсээ гарч ирээд нийгмийн улс төрийн эдийн засгийн оюун санаа бүх хувьсгалыг хийх хэрэгтэй. Санал нэг байна. За бүгдээрээ баярлалаа. Дараагийн лайв хүртэл түр баярлалаа.